Нэг хоёр. За өдрийн мэнд итгэл яхан дэвс нар минь бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө итгэж шийдэх цагийг үргэлжлүүлцгээе. За тэгээд өнөөдрийн цаг бол Иохан 12 дугаар бүлгийн 27-оос 36 гэсэн хэсэг байна. За тэгээд бүгдээ хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь энэ цагийн төлөө бид талархаж байна. Тэгээд өнөөдрийн цагаар дамжуулан эзэн та бидэнд сүнслэг амьдралдах энэ амьдрал дээрх энэ хорвоо ертөнц дээрх хэрэгжиж байгаа тэрхүү сүнслэг үнэнг эзэн та бидэнд ойлгуулахаар бэлдэж байгаа учраас талархъя эзэн. Яг энэ цаг мөчид бидний сул дорой шавар сав болсон бид бүгдийг эзэн та энэ цаг мөчид өөрийн цусаараа өөрийн сүнсээрээ цэвэрлээч эзэн. Тэгээд таньдаа бүгдийг даатгах Есүсийн нэрээр амен. За өнөөдрийн хэсгээ бүгд хамтдаа уншъя. Өнөөдрийн хэсэг бол Иохан 12 дугаар бүлгийн 27-оос 36 гэсэн хэсэг байна. За одоо итгэлийн амьдралын хамгийн суур ойлголт өнөөдөр ингээ энэ хэсгийг бэлдэж явах үед хөндөгдөж байгаа учраас маш чухал зүйл байгаа шүү. Тэгээд яаж иж яагаад залбиралтайгаар ойлгоод тэгээ хамт цаг гаргавал их зүгээр танд хэрэгтэй гэж бодож байна. Итгэгч хүн хэрэг байвал. За бүгдээр хамтдаа тэгээд уншия. Үхлийнхээ тухай зүгнүү гэсэн гарчиг байна. За тэгээд уншия. Иохан 12-ийн 27-оос 36. Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? Аава, намайг энэ цагаас авраач гэхүү. Гэвч үүний төлөө би энэ цагт ирсэн. Аава, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл Тэнгэрээс би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна гэх дуун гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь Тэнгэрлэгч түүнтэй ярьлаа гэцгээв. Есүс хариулан энэ дуу миний төлөө биш харин та нарын төлөө гарсан. Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно. Би газраас өргөгдвөл бүх хүнийг өөртөө татна гэж айлдлаа. Тэр ямар үхлээр үхэхээ илэрхийлэн үүнийг хэлжээ. Хурсан олон түүнд Христ мөнхөд байна гэж бид хуулиас сонссон атал та хүний хүү өргөгдөх ёстой гэж яаж ярьж чадна вэ? Энэ хүний хүүн хэн бэ гэв. Есүс тэдэнд хормхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүй тулд гэрэлтэй байх зуур явагтун. Харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй. Гэрэлтэй байх зуура та нар гэрэлд итгэхтэн. Тэгвэл та нар гэрлийн хүүгүүд болно гэлээ. Амен. За өмнөх хэсэг дээр хэдэн грек хүмүүс Есүстэй уулзахаар, Есүстэй танилцахаар, харилцахаар ирсэн. Тэр үед Есүс маш чухал нэг зүйлийг хэлсэн те. Хүний хүүгийн алдарших цаг ирлээ гэж 23 дугаар ишлэл. Иохан 12-ийн 23. Урд нь бол бид нар урд нь байнга ярьдагчлан Есүс хүний хүү цаг нь болоогүй байна гэж байнга хэлдэг байсан. Үйлчлэлийнхаа 3 жилийн үеэр. Харин одооноос Есүс Христ Иерусалим руу сүүлийн удаа ойртож байгаа энэхүү аялал, энэхүү 21 за хэдгээр тэ 12 дугаар бүлэг дээр одоо энэ юун дээр сүр жавхлантайгаар орж ирээд сүүлийн 7 хоног, зовлонгийн 7 хоног тэ алдаршуулагдах, загалмай дээр алуулах 7 хоногийнхоо дундаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ үед Есүс хэлж байгаа. Энэ цаг одоо ирлээ гэж хэлсэн. Тэгээ тэр цаг нь 24 дээр ямар цаг вэ гэхлээр бид нар өмнөх хам сэдвээр ярьж байна л да. 24 дээр
өөхөх цагаа хэлж байгаа. Улаан буудаан үр газарт унаад үхээд тэгээд булшнаас гарч ирэхдээ асар олон үрийг бий болгодгоо. Тэгээ энийг энэ талаар ярьж байгаа. Ийм зүйл ярьж байгаа. Тэгээд 27 дугаар ишлэл дээр Есүсийн маш чухал нэг тал одоо энд гарч ирж байгаа. Иохан номон дээр Гетсеманэ дэх залбирал Иохан бичээгүй юм байна л та. Харин нөгөө сайн мэдээний номууд дээр бол бичсэн байдаг. Яг хөлс нулимс нь хөлс нь цус нь тусал болж доошоогоо урсж байгаа тэрхүү маш их шанал зовлон тэгээд хүн гэдэг тал нь гарч ирдэг штэ. Тэгээд тэр үед бас Есүс хэлж байгаа. Эцэг минь боломжтой бол энэ аягыг надаас энэ зовлонгийн аягыг надаас зайлуулаач гэж гуйнгуудлаа араас нь гэхдээ миний хүсэл биш таны хүсэл биелэг гэдэг энэ хоёр энэ мөн чанарын яг уулзуурыг Есүс Христийн Гетсеманэ дэх залбирал харагддаг штэ. Есүс Христ бол жинхэнэ хүн байсан. Тэр утгаараа загалмай дээр бусад хүмүүсүүдийнхээ төлөө дахил болж үхэх хууль зүйн үндэслэл нь байгаа байхгүй юу? Тэр утгаараа хүн байсан учраас хүний зовлон, шанал, өвчин бүх зүйлийг мэдэрсэн. Тийм учраас тэр маш бодиттой мэдрэгдэж байгаа тэрхүү санаа зовлт, айдас, өвчин, зовлон, шанал, тамлалын айдас нь аяг нь яг одоо ирж байгааг хэдхэн цагийн дараа 12-ийнх нь нэг болох урагч Юдасын уралтын үнсэлтээр баригдах тэрхүү үйл явдал цаг нь айс үг бас бурхан байсан учраас яг одоо ирж байгааг мэдж байгаа учраас бас ямар аимшигтай зовлон шанал зөвхөн мах бод биш сэтгэлээрээ сүнсээрээ хүртэл зовлж шаналх. Яагаад тэгэхээр сүнсэн дээр нь бүх ертөнцийн гин нүгэл түүний дээр дохогдсон штэ. Бурхан бол энэ дэлхий Есүс энэ дэлхий дээр амьдрахтаа 33 жил амьдрахтаа нэг ч гим нүгэл үлдээгүй. Яагаад вэ гэхээр гим нүглийг үзэн яддаг, гим нүгэлтэй хамт байх ямар ч тийм мөн чанаргүй байхгүй юу. Гэтэл хүн төрлөختний төлөө бүх бузар муу гим нүглийг Есүс сүнсээрээ нуруунд дээр өөрнө. Тэр үед чинь ерөөс яг мөн чанарынхаа хамгийн дургу үзэн яддаг зүйлээ Есүс Христ үүрхээр. Тэгэхээр сүнс, сэтгэл, мах бие бүх зүйлээрээ яг одоо зовж, шаналж, тамлагдахаар үхэх гэж байгаа тэр мэдрэмжээ хүн байсан учраас боолын дүрийг авч Филиппо дээр хэлж байгаа боолын дүрийг авсан гэрхүү бүтээлийн дүрийг авч ирсэн учраас маш их шаналсан. Тэрийг аяс энэ ч одоо. За очлаарай энэ нэг юу лээ. Утасныхаа нөгөө нэг аудиогоор дуугаар таньдаг юугаа юусаа хаацсан бай гэж бодсоор байгаад чадахгүй байсаар байгаа л өдөө хөрлөө. Одоо тэгж байгаа нэг энэний дараа шууд яхаг утгаас за очлаа. За тий. За уучлаарай жоохон саатал гарсан дүршөөгөр. За тэгэхээр энэ ч одоо. Техникийн асуудалтай биш шүү. Сүнслэг дайралт болоод байна уу гэхгүй. За тэгэхээр үндсэн хэсэг рүү орох гол цөмөрөө ерөнхийдөө яриад байна шүү дээ. Тэгэхээр тийм учраас Гетсеманэ дэх залбирал дээр Есүсийн хүн дүр төрх нь тэгж би зовмооргүй байна. Хүн бол ерөнхийдөө бол юу штэ маш дорой байхгүй. Тэр утгаараа Есүс ч гэсэн хүн байсан. Тийм боолын дүр, бүтээлийн дүрийг авж энэ дэлхий дээр ирсэн учраас. Тийм учраас түүний нэг тал нь болохоор боломжтой бол надаас энэ зовлонгийн аягыг зайлуулаач гэж гуйж байгаа нь яг одоо өнөөдөр энд болж байгаа үйл явдал Иохан энэ талаар бас гаргаж ирж байгаа. Бидний төлөө бичээс бичүүлэхийн тулд бидний төлөө бас энэ залбирлыг хийж байгаа. Нэг талаараа нөгөө талаараа Есүсийн дотор ч гэсэн хүний дүр төрх нь хүн мөн чанар нь бас тэгж шаналж исэн. Тэгэнгүүтлээ араас нь гэхдээ миний хүсэл биш таны хүсэл байл гэдэг залбирал Гетсеманэ дэх залбир шүү дээ. Харин өнөөдөр энд Иохан бас нэг талаараа Есүсийн тэр хэлж байгаа зүйл энд бас гарч ирж байгаа. Хэдийгээр Гетсеманэ дэх залбирлыг Иохан бичээгүй ч гэсэн энд хэлэгдсэн үгийг бичсэн байна. Бүгдээрээ харъя. 27 Иохан 12:27 Сэтгэл минь одоо шаналж байна. Хүн учраас сэтгэл минь одоо гүнээ шаналж байна гэсэн санаа тий. Би юу хэлэх юм бэ?
тэр шаналж байгаагаас шаналж байгаа тэр дүр төрхөөсөө би ингэж хэлэх үү гэж одоо юу гэдэг юм ингэж зэрэгцүүлж гаргаж ирж байгаа. Гэхдээ тэгж хэлэхгүй. Тэгвэл тэгж хэлмээр байна. Хэлэх тийм надад бодиттой шанал надад байна гэдэг байдлаас би юу хэлэх юм бэ? Аава намайг энэ цагаас авраач гэх үү? Энэ цаг гэдэг нэг цаг ярьж байгаа. Тэр нөгөө нэг түрүүн 23 дээр хэлсэн шүү дээ. Хүний хүүгийн алдарших цаг ирлээ. Алдарших цаг нь дараа нь 24 дээр нь улаан буудаа өөр хөрсөнд унаад задарч үхэхгүй болвол ганцаараа л байдаг. Хэрэг үхвэл асар олон үрийг бий болгоно гэж байгаа. Тэгэхээр тэр асар олон үрийг бий болгохын тулд улаан будаан үр хөрсөнд унж задарч үхэх тэр үйл явдал загалмай дээр үхлийнхэн цагийг алдарших цаг гэж хэлсэн гэж бид нэр өмнөх чимэг итгэн шитгэх цагаар ярьсан шүү дээ, тэ. Тэгэхээр энэ дээр бас тэр цагаас энэ үхэх загалмай үхлийн цагаас намайг авраач гэж би хэлэх үү гэж гаргаж ирж байгааз. Гэхдээ яг дараа нь гэвч үүний төлөө би энэ цагт ирсэн. Тэгэхээр Есүс Христийн дотор яг одоо энд бол нэг хоёр юм анзаарэгдэж байгааз хоёр их ашиг. Нэгдүгээр Есүс Христ хүн байсан. Хоёрдугаар Есүс Христ бурхан байсан. Бурханы хүү. Гуравдугаар оршиж бурханы нэг бурхан. Тэгэхээр Филиппо 2 дээр байгаа шүү дээ. Бурхан дүр төрхөө хадгалах зүйл гэж үзэлгүй орхиод боолын дүр буюу хүний дүрийг авч энэ дэлхийд ирсэн. Гэхдээ түүний сүнс бол өөрөө бурхан. Бурханы хүү. Тэр утгаараа бурхан эцгээ алдаршуулах гэж одоо өнөөдрийн хэсгээр гарч ирнэ. Тэгэхээр яг энэ хоёр хүсэл байгаа байхгүй. Өнөөдөр итгэлийн амьдрал дээр итгэж бидний хувьд яг адилхан. Яг адилхан. Бид хүмүүс гэхдээ бидний дотор ариун сүнс бурхан байгаа. Өнөөдөр бас доор бас илүү дэлгэрэнгүй гарах мартчихгүй бол бид Есүс загалмай дээр Есүс Христтэй хамт үхсэн. Галаад 2-ын 19-с 20 дээр. Тэгээд бид амьлахдаа Есүс Христийн сүнсээр буюу Бурханы сүнсийг тэгээд Есүс Христтэй буюу Бурхантай нэг амьдралаар амьдарч байгаа. Амьд байгаа нь би биш, харин миний дотор тэг Христ амьд байгаа гэдэг ойлголт. Христ буюу Бурхан амьд байгаа. Би бол үхсэн, хүн үхсэн. Гэхдээ миний дотор одоо Бурхан байгаа гэдэг чинь өнөөдөр таны миний итгэлийн амьдралын хаанчлалын охид хөвгүүдийн төлөв байдал гэхгүй юу? Гэхдээ яг Есүстэй адилхан ийм хоёр төлөв байдал бидэнд энэ одоо ч гэсэн бидний дотор байгаа ийм тэмцэл гэсэн үг. Тэр утгаараа өдөр бүр гэж Есүс Луктаар ярьж байгаа юм тэр байхгүй юу? Өдөр бүр Лук 9:23 22-оос 23 дээр өдөр бүр өөрийгөө үгүйсгэж буюу хуучин хүнээ загалмай дээр өхүүлж яг одоо энэ Есүс 27 дээр яг энэ залбирал дунд харагдаж байгааз сэтгэл минь одоо шаналж байна. Хуучин хүнийхэн сэтгэл хүн гэдэг тал нь би юу хэлэх юм бэ? Би хүнийхээ талд орох уу? Хүний хүсэж байгаа зүйлээ хүн мөн чанараараа хүсэж байгаа зүйлээ би Бурханаас гуйх уу? Гэцэн мэнд бас тиймэрхүү юм болсон шүү дээ. Гэхдээ гэж хэлээд араас нь таны хүсэл биелэг гэдэг нь Бурхан аавын Бурхан дүр төрх нь. Бид нар ч гэсэн бид хуучин хүнээрээ амьдрах хүсэл сонголт өдөр болгон байгаа. Гэхдээ тэгвэл бид яах юм? Хуулиар бид гэмтэн төлөв байдалтай эргэж очино гэсэн санаа байгаа шүү дээ. Тийм учраас өдөр бүр өөрийгөө үгүйсгэж, өөрийгөө өхүүлж, загалмай дээр өхүүлж, тэгээд загалмайгаа үүрээд Есүс Христийн амьдралын зорилгыг Есүс Христийн амьдралынхаа эзнээ болгоод намайг даг буюу явсан мөрөөр нь дагна. Ингэж явахын тулд үг сүнс гэдэг юм яригдж байгаа. Ариун сүнс Бурхан Есүсийн үг гэдэг ойлголт. Тэгэхээр энэ дээр яг бид нар ч гэсэн юм яг Есүсийн залбирал байхгүй. Би шаналж байна. Миний хүний дүр төрх маань одоо инх тайван гэдэг би хүн маань юу хүсэж байгаа юм. Өнөөдөрхөн би энийг судалж байх үеэрээ тийм ойлгосон тэр олж мэдсэн үгээ бас фейсээр хуваалцсан. Хүн бид нар өдөр болгон юу хүсэж байгаагаа хийх үү? Эсвэл юу хийх ёстой вэ гэдгээ хийх үү? Хүсэж байгаа зүйлээ хийх үү? Эсвэл хийх ёстой хэрэгтэй зүйлээ хийх үү? Бас энтэй адилхан иймэрхүүг байгаа шүү дээ. Хүн ихэвчлэн хэрэгтэй зүйлээ хүсдэггүй. Харин хэрэггүй зүйлсүүдийг хүсдэг. Хүсэж байгаа юм болгон бидний хувьд хэрэгтэй байдаггүй гэдэг санаа байхгүй юу? Яагаад? Мах бод маань биднийг хохирох зүйлийг бас хүсдэг. Яг энтэй адилхан өнөөдөр Есүсийн ирсэн зорилго нь одоо энд гарч ирж байна. 27 дээр. Би бол энэ одоо энэ дээр чинь аава намайг энэ цагаас буюу энэ загалмай өхлөөс авраач гэж би гуйх уу? Би хүнийхээ талд орох уу? Би хүн юм уу эсвэл? Би зөвхөн хүн үү? Үгүй би бол Бурханы хүү гэсэн санаагаар. Тэгэнгүүтлээ гэвч үүний төлөө би энэ цагт ирсэн. За ингээд цааш явъя бүгдээрээ. Тэгэхээр энэ 27 дээр бол бид нарт өдөр болгон
хуучин хүний хүслээ орхиод дотор минь суурлагдсан Есүсийн сүнс болох Есүстэй нэгдсэн шинэ инх тайван шинэ таны хэн гэдэг үү тэр дүр төрхийнхаа хүслээрээ амьдрах гэдэг энэ сонголт өдөр болгон хийгдэж байгаа байхгүй. Альва юм болгон дээр бодол, хандлага, үг, хэрэгцээ бүх зүйл дээр инх тайван гэдэг Ром 7 дээр байгаа. Бидний дотор Паул ч гэсэн хэлж байгаа Ром 7 дээр бид өөрсдийнхөө шинэ бүтээлийнхаа дүр төрхийн дагуу хүсдэг зүйлийн эсрэг зүйлийг хүсдэг нэг хүн байна. Миний дотор нэг хууль байна гэж ярьж байгаа. Хүсдэггүй зүйлээ үйлддэг нэг хууль. Тэр нь бол махбодийн хуучин хүн гэдэг ойлголт. Тэгээд харин шинэ нь болохоор шинэ хүн дүр Есүс Христийн сүнсээр амилсан шинэ бүтээл, Бурханаар бүтээгдсэн шинэ бүтээл бол Ром 8 дээр нь дараагийн бүлэг дээр нь байгаа сүнсээр явдаг. Тэгэхээр өнөөдөр Есүс яг энийг нэг талаараа бас гарч ирж байна. За тэгээ бүгдээрээ харъя. Есүс юуны төлөө ирсэн? Энэ цаг нь юуны төлөө Есүс загалмай дээр өгч байгаа юм? Юуны төлөө Есүс энэ загалмай энэ доромжллыг авж байгаа вэ гэхээр 28 дугаар ишлэл. Аава нэрээ алдаршуулаач гэв. Миний хүслийг биш та өөрийнхөө хүслийг биелүүлээч гэсэн санаа. Тэгэхээр Есүс энэ дэлхийд ирсэн зорилго нь амьдрахаар биш үхэхээр ирсэн байхгүй юу? Хэрвээ амьдрахаар ирсэн бол яг л бид нар өмнөх бас Матай дээр үзсэн энэ дэлхий дээрх амиа хайрлвал бид энэ дэлхий дээрх амиач алдна, дээр нь нэмээд жинхэнэ ам болох мөнхийн амиач гэсэн алдна гэж байгаа. Ягаад тэгэхээр энэ дэлхийн амь нь өөрөө цаана нь үхлийн хороор үхлийн зангаар бид нарыг олзолж өргөтчихийдэг. Есүст ч гэсэн яг энэ үйл явдал үйлчлэлийнх нь хамгийн ихэнд болж байгаа. 40 өдрийн мацаг барилтын дараа 3 сорилтоор зүтгэр сатан сордог. Тэрний хамгийн сүүлийн 3 дахь дээр нь сатан хэлж байгаа шүү дээ. Загалмай яг ингэж хэлээгүй ч гэсэн цаана тийм санаа байгаа. Судлахад бол загалмай үхлээр үхчиж чи та энэ дэлхийг аваад өвлөж аваад алдарших шаардлагагүй. Зүгээр л надад мөрөг. Тэгээд би энэ дэлхийг чамд өгье гэж хэлдэг. Загалмай үхлээр битгий үх гэж хэлж байгаа байхгүй. Яг одоо Есүс хэрүү зөвхөн хүн байсан бол хэрүү хүний хүслийг өдөр болгон бид хүний хүслээр амьдрах уу, Бурхны хүслээр амьдрах уу гэдэгтэй адилхан Есүс хүний хүслийг хэрүү чухалчилж тэрийг хүний хүсэл буюу цаана хүнийхээ энэ дэлхий дээрх амиа хайрлж исэн бол сатаны тэр сорилтын 3 дахь сорилтонд нь тгий загалмай дээр үхмээргүй байна. Яг одоо энэ Есүс тэгж байгаа шүү дээ. Намайг энэ цагаас авраач гэхүү. Гитсмэнт залбирал. Намайг энэ надаас энэ зовлонгийн аягыг надаас зайлуулаач. Гэхдээ миний хүсэл биш таны хүсэл биелэг. Хүний хүсэл биш хүний амьдралын би энэ амиа хайрлах биш би таныг алдаршуулсан амиа илүү чухалж үзэж чинь тэр нь бол загалмай үхэл. Тэг ийм сонголт явж байгаа байхгүй. Тэгэхээр Есүст ч гэсэн яг энэ зүйлийг Есүст ч гэсэн энэ бодиттой энэ зовлонгийн сорилт ирж исэн. Итгэлийн сорилт. Тийм учраас захлууд дээр ч гэсэн байгаа. Та бидний амьдрал дээр өдөр болгон туулдаг бүх зовлонгууд, сорилтуудыг Есүс бүгдийг нь туулсан учраас бид нарыг өмгөөлж, зуучилж, ойлгож, бид нарыг инэрч, найзуулж, сайн сонсогч маань сайн ойлгох нэгэн байж чадна. Ягаад гэвэл Есүс ч өөрөө хүн учраас яг тантай надтай адилхан. Тийм учраас яг адилхан зовлонгоор зовсон. Биднээс илүү зовлонгоор зовсон. Тэр утгаараа бидний зовлонг сонсож чадах хамгийн итгэмжтэй нэгэн мөн ойлгож чадах. За тэгэхээр харин Есүсийн ирсэн зорилго нь бол үхлийн тулд ирсэн. Эцгээ өөрийнхөө амийг биш эцгээ алдаршуулах эцгийн өгсөн тэр амийн төлөө тушаалын төлөө ирсэн. Тийм учраас эцгээ аава энэ нэрээ алдаршуулаач гэж хэлж байгаа. За тэгэхээр Бурхан аавын нэрийг алдаршуулахын тулд өнөөдөр ямар арга замаар алдаршиж байгаа өнөөдрийн хэсэг дээр дөрвөн юу байна л да. Бурхан яаж өөрийгөө алдаршуулдаг дөрвөн үе шат байна. Бүгдээрээ өнөөдрийн хэсэг дээр гарч байгаа. За бүгдээрээ харъя. За тэрнээс наан нь 29 дээр яг ингэж хэлсэн Есүс тэ аава нэрээ алдаршуулаач гих дуун гарлаа. Бишээ. Аава нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл Тэнгэрээс 28 Бурхан аавын гэсэн Есүсийн аав тэ би нэрээ алдаршуулсан нэгдүгээрт өнгөрсөн цаг дээр дахин алдаршуулна гих дуун гарлаа ирээдүйн цаг дээр. Алдаршуулсан алдаршуулна. Энэ юу ярьж байна? За энийг ихлэ ойлгоё. Та санаж байгаа бол Лазарыг амьлуулсан үйл явдал гэхгүй юу? Алдаршуулсан гэдэг нь.
Яг яаж ингэж холбож байгаа вэ гэхээр Иохан 11 дээр байгаа шүү дээ. Марта Мариа нар Есүс рүү ах Лазар нь өхлүүд өвчтөй байхад нь 11-ийн эхний хэсэг дээр байгаа 1-2 дугаар ишлэл дээр өвчтөй байхад нь таны хайрладаг хүн чинь өвчтөй байна гэж хэлүүлдэг. Үхээс нь өмнө. Тэгтэл Есүс Христ тэр мэдээг авчирсан хүнд нэг үг хэлээд явуулдаг. Тэр нь ямар үг вэ гэхээр энэ өвчин үхэлд биш. Харин үүгээр би яг ишлэлээр нь уншчихъя бүр. Мария за 11-ийн Иохан 11-ийн 4. Үүнийг сонсоод Есүс энэ өвчин үхэлд бус. Харин үүгээр хүний хүү алдаршуулгахын тулд алдаршуулгах гэдэг үг байгааз. Хүний хүү алдаршуулгахын тулд даслал Бурхны алдрын Бурхан бас алдаршуулгахын төлөө юм гэлээ. Тэгэхээр Лазарын өвчин үхэл амьл Лазар чинь энэ өвчин гэж ярьж штэ. Тэгээд дараа нь үхчихдэг. Үхсний дараа 4 хоногийн дараа Иесус очиж байгаа. Гэхдээ тэгээд амьлуулж байгаа. Тэгээд ах чинь амьлах болно. Би бол амьлалт ба ам юм аа гэхэд 11:25 дээр хэлж байгаа. Тэгэхээр Лазарын үхэлд хүргэсэн тэр өвчнийг Иесус энэ өвчин үхэлд биш. Харин Иесус Бурхны хүү буюу Иесус Бурхан аав нь алдаршуулгахын тулд юм гэсэн. Яаж алдаршсан? Лазарыг үхлээс амьлуулсан. Тэгэхээр Лазарыг үхлээс 4 хоногийн дараа амьлуулсан энэ амьлалт нь Есүс Бурхан аавын алдрын төлөө байсан. Алдаршсан энэ үйл явдал. Тийм учраас сая хэлж штэ 28 дээр Бурхан Есүс хэлж штэ. Би ингэж зовж 27 дээр надад ийм сэтгэл минь шаналж чинь. Тэглээгээд би намайг энэ цагаас авраач гэж би Бурхан ааваас гуйх уу? Үгүй. Бурхан аав та алдаршаач. Алдарших гэдэг үг явж байгааз. Тэгсэн чинь Тэнгэрээс ингэж хэлсэн. Би нэрээ алдаршуулсан. Яаж? 4 хоногийн дараа 4 хоноод үхээ 4 хондсон байсан Лазарыг Бурхан үхлээс амьлуулсан. Алдаршуулсан. Дахиад би алдаршуулна гэж хэлж байна. Тэр нь юу юм? Одохгүй 4 5 3 4 хоногийн дараа Есүс үхэн загалмай дээр. Тэгээд Есүс Христ үхээд 3 хоногийн дараа Есүсийг үхлээс ариун сүнсний хүчээр амьлуулна. Ром 1 дээр байгаа. Ариун сүнсний хүчээр үхэхстээс амьлснараа Бурхны хүү гэж тодорхойлогдсон бидний эзэн Есүс Христ гэж Ром дээр Есүсийг танилцуулж байгаа. Есүс Христийн сайн мэдээг Паул. Тэгэхээр алдаршуулсан. Лазарын амьлал алдаршуулна. Есүс Христийн өөрийнх нь жинхэнэ амьлал нь. Тэгэхээр энийг ярьж байна. За энэ дуу гарч байгаа юм. Тэгсэн чинь энэ дууг сонсон гутлаа 29 дээр тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод Тэнгэр дуугарлаа гэсэн зарим нь. Гэтэл зарим нь Тэнгэрлж түүнтэй ярьлаа гэцгээв. Харин Есүс 30 дугаар ишлэл. Есүс хариулан энэ дуу миний төлөө биш. Харин та нарын төлөө гарсан юм аа. Есүсийн төлөө биш. Яг л Лазарыг амьлуулахад Есүс юу гэлээ? Хажууд байгаа энэ хүмүүсүүд сонсогдохын тулд би ингэж ийхүү залбирлаа гэ Тэнгэрт байгаа эцэгтэй хандаад те намайг сонссон учраас те надтай хамт байдаг учраас миний залбиралд хариулсан учраас талархъя гэж залбирсан. Хүмүүс сонсогдохын тулд гэрчлэл тэмдэг болохын тулд. Яг энтэй адилхан Бурхан аав нь урд нь зүгээр л Есүстэй ингээл те ариун сүнсээрээ дамжаад ч юм уу ямар нэгэн тэр Бурханы гурвлын тогтолцоогоор харилцдаг байсан бол энд бол яг одоо аудио хэмжигдэхүүнээр харилцаж байгаа ч те би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулах болно. Есүст хандж хэлээгүй гэсэн үг. Тэнд байгаа хүмүүсүүдэд тэмдэг болгож ерөнхий илчлэл гэж бас ярьдаг. Гэтэл хүмүүсүүд хардаа яасан гэхлээр Тэнгэр дуугарлаа гэдэг тодорхойлолт хийж дүгнэлт гаргаж байна. Тэнгэр илч Есүстэй ярьлаа. Бид нартай биш гэдэг дүгнэлт гаргаж байна. Гэсэн чи Есүс дараагаар нь 30 дээр энэ дуу миний төлөө биш ээ. Та нарын төлөө юм аа. Та нарын төлөө яах гэж та нарын төлөө гэдэг нь тэдгэр хүмүүсүүдэд юуг ойлгуулах гэж Бурхан аав тэгж чанга ярьсан. Сонсогдсон, чихэнд нь сонсогдохоор ярьсан. Гэрчлэл, итгэлт хүрэхийн төлөө. Иохан ном тэр чигээрээ Иохан 20 31 дээр нь байгаа. Энэ бүх зүйлсүүд чинь Есүс бол Христ Бурханы хүү гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд ингэснээрээ энэ итгэлээрээ дамжуулан мөн хамтаа болгохын тулд Иохан ном тэр чигээрээ бичигдсэн. Тэгэхээр энэ итгэлийн төлөө энэ Бурхан аав ийм арга замаар өөрийгөө хичээлж байна. Яг энтэй адилхан нар, сар, байгаль, дэлхий бидний дотор байгаа энэ хүү мэс чанар
энэ дэлхийн ертөнцид байгаа бид өөрсдөө толин дарахад бид өөрсдөө амьд байгаа зүйл хүн төрлөختний бүтгэж байгаа энэ бүтээн байгуулалт энэ бүх зүйл чинь нэг зүйлийг биднэрт илчлэх зорилготой гэж Библиэлд байдаг. Бурхны үл үзэгдэх болон түүний сүнслэг байдлыг Ром 1 дээр байгаа байхгүй юу? Бурханлаг байдал түүний үл үзэгдэх чанар нь түүний бүтээгдсэн зүйлээр нь дамжуулан илэрхий харагдаж байгаа. Бүтээгдсэн зүйл нь яагаад энэ сансар окторгуу галактик хоорондоо ерөөсөө мөргөлдөхгүй байгаа? Яагаад ингэж NASA-маса дэлхийд ойрхон энэ од нэг солир явж ийн гэж байгаа мөртлөө хизээч мөрөхгүй байгаа юм. Гэтэл 10,000 од байгаа шүү дээ. Дандаа хөдөлгөөнтэй гэж нүүж явж байгаа. Нар хэрүү дэлхий рүү жоохон л ойртох юм бол дэлхий дулаарл болоод янз бүрийн болно шүү дээ. Нарыг тойроо дэлхий ингээл эргэж байгаа шүү дээ. Нэг бүтэн тойроход жил болдог гэж байгаа. Тэгээ ингээд энэ сансар окторгуу чинь хэдэн мянган ойролцоогоор 6-аас 7,000 жил гэж ярьж байгаа те. Библийн цагаар бол энэ хугацаанд донд яагаад дэлхийн ертөнц одоо хүртэл байгаад байгаа юм? Яагаад тэгэхээр хэлж байгаа. Энэ зүйлийг чинь цаана оюун ухаантай, зохион байгуулалттай нэг хүч буюу Библиэлд бол сүнслэг хүч 3 дахь тэнгэр гэж ярьж байгаа бүтээгчийн оршихуй цаана нь ажилуулж барьж Колосайдаар бол Есүс Христ энэ дэлхийн ертөнцийг тогтоон барьдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ Есүс Христ өөрөө энэ дэлхийн ертөнцийг ингэж барьж байгаа нь өөрийгөө тэгээ эндээс бүтээлээс нь хүмүүс хараад энэ Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн энэ оюун ухаанаараа хараад хүмүүс энэ орчлын ертөнцид яалтчгүй нэг тийм нэг хүч байна, цаана нэг хүч байна. Тийм учраас надад ийм бодол орж ирж байна, мэдрэмж орж ирж байна. Миний амьдрал бид зүгээр нэг юм робот биш. Бид амьдралаас цаана нэг юм утга учир баймарсан. Хүн ингээл төрөөл үхэл. Тэгэл мэдлэг аваад мэдлэгээрээ мөнгө олоод мөнгөөрөө за хамгийн тэр нэг одоо юу гэдэг хийсвэр гэж байгаа хамгийн нэг тийм үл үзэгдэх нэг бодиттой хүчийг илэрхийлдэг зүйл бол хайр штэ. Хайр. Эрос хайр. Заав ээжийн хайр. Гэтэл тэр хайр нь хүртэл яг бид тэр хайраар явхороо энэ дэлхийн ертөнцийн байгаа уг нь хүсэж байгаа хүсэл нь бол амар гоё нэг гоё хайр хүсдэг штэ. Насан туршийн ганц хүнээ хайрлна. Тэгээд тэр хайр нь биднэр хайртай хүн маань бидний төлөө ингэн аав ээж маань ийм них гоё. Гэтэл яг цагаад тулаад ирэхээр нэг л болж өгдөггүй. Яагаад ингэж байгаа юм? Тэр цаана нэг уг нэг тийм бидний асар чухал асуултаар эхлээд хариултаар биднэртэй холбогдох нэг ертөнц байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бүх зүйл чинь ингээл яриа лээвэл янз бүрийн байдлаар бид ингээл гүн ухаанч нар чинь иймэрхүү байдлаар ингэж асуулт тавьж амьдралын имийг ухаж тэгээд эндээс ном гаргаад ном нь ингээд хүмүүсүүдэд уншигдахаараа ингээд гайхалтай юм зүрийн болдог. Тэгэхээр энэ бүтээл чинь өөрөө Бурхныг ингэж харуулж идэг. Гэтэл өнөөдөр хардаа 29 дугаар ишлэлээр хардаа тэрнийх нь нэг илэрхийлэл болох Бурхан аав Тэнгэрээс би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулах болно гэдэг дуу гарахад хүмүүсүүд тэнд зогсож ирсэн хүмүүсүүд зүгээр л хүн өөрийнхөө ойлголтоор харж байна. Тэнгэр дуурж байна. За арай нэг жоохон сүнслэгжүүлж байгаа нь Тэнгэрлэгч түүнтэй ярьж байна гэдэг. Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулах болно гэдэг энэ үг сонсогдоход тийм байдлаар тэд нар хариу үйлдэл гаргаж байгаа. Яг энтэй адилхан түрүүн баахан юм яриад байгаа нь тэр өдөр болгон нар мандахыг бид нар хараад нар мандчлаа за ажилд явъя гэдэг энэ дүгнэлтийг хийгээд байгаа шүү дээ. Эсвэл бол зүгээр ингээл оршин тогтножихад л бид агаараар амьсгалаа л байгаа. Зүгээр л унтаал өглөөс сэрэхэд л сэрж гин. Нэг албатай юм шиг, ёстой юм шиг. Гэтэл тэр амь өөгдөж байгаа. Яг харж чадах юм бол энэ орчлын ертөнцийн цаана нь дандаа Бурхан би байна. Намайг байгааг та нар мэдэрч олж харж намайг хайгааж. Хайх юм бол би та нарт олдно. Гуйл та нарт өгдөн, тогшуул та нарт нээгдэнэ. Тэр нь юу юм? Улс үндэстэн болгонд хаасаг одоо энэ сошиал медиагаар Бурхан өөрийгөө маш бодиттойгоор өөрийгөө илчилсээр л байна. Тэрнийх нь нэг цаг нь одоо ч гэсэн гарч ийн. Тэгэхээр энд хариулах үгүй юу гэдгээс шалтгаалж одоо дараагийн ишлүүдээр гарах юм гарч ирнэ. За цаашаа явъя бүгдээрээ. За 30 дээр ингэсэн. Тэгээ энэ миний төлөө биш та нарын төлөө энэ бүх зүйл байгаамаа гэж хэлж байгаа. Гэтэ та нарын төлөө гэдэг нь юу юм? Зүгээр ингээл нар мандж байгаа ингээл гэрэлтэй байхын төлөө.
агаар өгөгдөж байгаа зүгээр л амьд байхын төлөө. Энэ дэлхий дээр л амьд байхын төлөө биш байхгүй юу? Энэ бүх орчлын ертөнцийн чинь тогтож байгаа нэг зүйлийн төлөө. Тэр нь энэ дэлхий дээр бид нарыг аз жаргалтай амьдруулахын төлөө биш. Библи тийм ярьдаггүй. Гол зүйл нь. Гэтэ гол зүйлийг дагаад мэдээж тэр аз жаргалтай байх, те урт удаан амьдрал өгдөн, эрүүл мэрүүл гээл те эрүүл чирэг бие мэй гээл юу вэ тэд нар. Гэтэ тэр нь гол юмнасаа гардаг. Тэр гол юм нь юу вэ гэдэг дээр л хамгийн чухал байгаа байхгүй юу? За тэгэхээр 31 дээр одоо 31-ээс эхэлнэ гэсэн үг. За одоо нөгөө дөрвөн зүйл. Бурхан энэ дэлхий дээр бурхан нэрээ алдаршуулна гэж ярьж штэ. Ер нь орчлын ертөнцийн хүн төрлөختийн яах гэж оршоод байгаа гэхээр ямар нэгэн зүйлийг л алдаршуулахын тулд оршдог хүн бүх хүн. Яг Библийн дагуу болвол юуг алдаршуулах вэ гэхээр бүтээгчээ л алдаршуулна. Биднэрт ам өгдөг. Бидний амьсгал болсон бүтээгч ааваа алдаршуулна. Харин гим нүглээс болоод хүмүүс өөр юмыг алдаршуулж эхэлж байгаа. Алдаршуулдаг. Тэр нь юу аж болох вэ? Хиймэл бурхтууд. Бурхангүй үзэл гэдэг нь өөрсдийгөө л гэсэн үг шүү дээ. Өөрсдийгөө. Шинжлэх ухааныг одоо юу гэдгийг ээжийгээ эхнэрээ хүүхдүүд одоо юу гэдэг ямар нэгэн эсвэл эд хөрөнгийг мөнгө маммон гэдэг байгаа. Ямар нэгэн зүйлийг заавал хүн алдаршуулж шүтэн биширж тэрний төлөө амьдрдаг. Амьдралынхаа зорилгоо болгоод тэрийг хараад ингээл тэрлүү ингэж тэмүүлдэг. Гэтэл яг Библийн дагуу бүтээлийн дагуу орчлын ертөнцийн тогтолцоогоор бол бид бүтээгчээ л алдаршуулах зорилготой. За тэгээд ийхүү алдаршуулахдаа бурхан дөрвөн зүйлээр алдаршуулдаг гэж байна. Нэгдүгээрт 31-р эшлэлээр 2 нь байгаа. За нэгдүгээрт ингэж байна. Одоо гэдэг үг. Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Нэгдүгээрх нь. Бурхан хэрхэн яаж өөрийгөө алдаршуулдаг вэ гэхээр Есүсийн дотор орчлын ертөнцийг шүүлтээр дамжуулан бурхан өөрийгөө алдаршуулдаг. За энийг тайлбарлана. За хоёрдугаарт нь 31-ийнхаа 2 дахь өгүүлбэр. Одоо гэж байгааз 2 удаа. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно. 2 дахь яаж алдаршуулах вэ гэхээр энэ ертөнцийн захирагч бурхан гэж байгаа тэр нэг хүчийг зайлуулж бурхан өөрөө алдаршина. 3 дугаарт нь 32 дугаар ишлэл. Би газраас өргөгдвөл бүх хүнийг өөртөө татна гэж айллаа. Бурхан өөртөө өөрийн хүмүүсүүдээ өөртөө татаж дуудаж нэгтгэснээрээ 3 дугаарт бурхан алдаршдаг. 4 дугаарт нь сүүлийнх нь. За доошоо яваад ер нь сүүлийн ишлэл 36. Гэрэлтэй байх зуура та нар гэрэлд итгэх тун. Тэгвэл та нар гэрлийн хүүгүүд болно. Тэр 3 дугаарт нь өөртөө бүх хүмүүсийг өөрийн хүмүүсүүдээ өөртөө татчихж бурхан алдаршдаг гэсэн. Тэгээд тэр хүмүүсүүд нь үргэлжлүүлэн гэрлийн хүүгүүд болж энэ дэлхий дээр гэрэл болж амьдрснараа тэдгээр хүмүүсүүдээр дамжуулан бурхан алдаршдаг. Энэ 4 арга зам байгаа байхгүй юу? За эхнээс нь бүгдээрээ хараад явъя. Энэ дөрв чинь бид нартай шууд хамааралтай шүү дээ, тэ. За 31-р эшлэлээр 1-р одоо гэдэг үг. Энэ маш чухал үг. Энэ үгийг биш дээ, тэ. За ер нь сунгаад 2 юм уу 3 байдлаар бас илэрхийлж болно гэж би хараад байна. За 1-р одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. За энийг бүгдээрээ ойлгоё. Энэ ертөнц шүүгдэх гэж байна. Энэ ертөнц гэж юу хэлж байгаа? Мэдээж энэ дэлхийг хэлж байгаа. Шүүгдэх гэж байна. Түрүү хэлсэн шүү дээ. Энэ цагийн төлөө би ирсэн. Эцгээ алдаршуулахын тулд энэ цагийн төлөө бас 23 дээр юу гэлээ? Хүний хүүгийн алдарших цаг ирлээ. Тэр нь загалмаа үхлийг ярьж байгаа гэж ярьсан тий. Тэгэхээр загалмаа үхэл бишээ сая юу гэлээ? 31 дээр одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Тэгэхээр тэр цаг нь энэ ертөнцийг шүүх цаг. Тэр нь загалмаа дээр. Тэгэхээр загалмаа үхэл, Есүсийн загалмаа үхэл яаж энэ ертөнцийг шүүх вэ гэдэг асуулт байхгүй юу? Шүүж байгаа юм. Тэгэхээр хэд хэдэн ишлэл, Иохан 5 дээр нэг хэд хэдэн ишлэл байгаа. Дараалсан их ишлэлүүд байгаа. За Иохан 5-ын за 22, 24, 25, 28, 29 гээл. За 22-оос эхлэв уншия. За сонсоорой та. Орчлын ертөнцийг бүтээсэн тогтоодог тий агуу хүчит бурхан биш тий. Иохан 5-ын 22 дээр ингэсэн. Эцэг
хэнийг ч шүүхгүй. Бурхан Аав. Библийн ойлголт бол эцэг, хүү, ариун сүнс гэсэн гурвлаар огшигч нэг бурхан байгаа шүү дээ. За, бурхан Аав, эцэг буюу Аав хэнийг ч шүүхгүй. Ийм байдлаар тогтоосон. Харин тэр бүх шүүлтийг хүүдээ даатгсан. Тэр хүн хин? Есүс даатгсан. За 20 шууд нэг алгасаад 24. Үннээр би та нарт хэлье. Үгийг минь сонсоод Есүсийн үгийг тэр шүүлтийг өөртөө хүлээж авсан Есүсийн үгийг сонсоод Есүсийг илгээгч Бурхан Аавд итгэгч нь мөн хамтай болох бөгөөд яллагдахгүй шүүлт ярьж байгаа шүү дээ. Яаж шүүхдэх? Загалмай үхлийг яагаад шүүх гэж яриад байгаа гэдэг дээр одоо тайлбарлаж байгаа шүү дээ. Есүсийн үгийг сонсоод түүнд Есүсийг илгээсэн Бурхан Аавд итгэгч нь яллагдахгүй. Харин үхлээс өнгөрөөд гитэлж амин шилжив. 25. Үннээр би та нарт хэлье. Үхгсэд одоо энд 25 28 дээр хоёр амьдлалт ярьж байгаа. Хоёр амьдлалт, хоёр шүүлт гэж хэлж болно. 25 дугаар эшлэл Иохан 5:25. Үннээр би та нарт хэлье. Үхгсэд Бурхны хүүгийн нөгөө шүүгч Бурхны хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Сонссон нь амьдлах болно. Үхгсэд Есүсийн үгийг сонсоод итгэвэл амьлна. Энэ эхний амьдлалт буюу эхний шүүлт гэж байгаа. Тэр нь хизээвэ гэхээр энэ дэлхий дээр хүн амьд байх хугацаанд яг мах бодороо амьд байх хугацаанд Есүсийн сайн мэдээг сонсоод загалмайн сайн мэдээг шүү. Загалмай дээр болсон ягалалт зөвтгөл тэр шилжилт тэрийг сонсоод итгэвэл үгийг нь сонсоод итгэвэл үхлээс өнгөрөөд аминд шилжинэ. Итгэхгүй бол ял дотроо байна гэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас Есүс Христийн сайн мэдээг буюу загалмай үйл явдалд итгэж гин үү үгүй юу гэдэг чинь эхний шүүлт нь. Эхний амьлалт нь бас. Тэр утгаараа сайн хэлж байгаа юм байхгүй юу? Есүс загалмай одоо яг 2 3 өдрийн дараа тэр үйл явдлаа хэлж штэ. Энэ ертөнцийн шүүгдэх цаг ирж гин гэж хэлж байгаа нь тэр. Шүүгдэх цаг. Тэг тэгсэн штэ. Энэ ертөнц шүүгдэх гэж байна. Хизээ 2 3 хоногийн дараа загалмай дээр өөх үед загалмай үхэл гэдэг энэ зүйл чинь шууд шүүлтийг бий болгож байгаа байхгүй юу? Загалмай үхэлд нь итгэх үү, итгэхгүй юу? Итгэж байгаа хүмүүс нь үхлээс өнгөрөөд аминд шилжинэ. Шүүгдэх, яллагдахгүй гэсэн. Харин итгэхгүй хүмүүс нь итгэхгүй, сайн мэдээг сонсоод итгэхгүй хүмүүс нь ял дотроо үргэлжлүүлэн цаашаага явна гэсэн. Яллагдана гэсэн. Тэгээд үргэлжлүүлэн үхэл дотроо амилахгүй гэсэн. Амилахгүй юу гэдгийг шийдэгдэнэ гэсэн. Есүсийн загалмай сайн мэдээнд итгэхгүй юу гэдгээс шалтгаалж. Энэ нь хизээ түрүүн би одоо гэж хэлсэн шүү дээ 31-р эшлэлээр. Тэр нэгдүгээрт яг түүхэн процесс үйл явцаар бол яг манай эртний 32 33 оны үед яг загалмай тэр тэ одоо Григорийн тооллоор бол 4 сарын 6 гэж байгаа юм билэ. 4 сарын 6-нд яг алгасал баярын үеэр Есүс Христ загалмай дээр үхсэн. Тэр түүхэн үйл явдал нь одоо гэдэг нь тэр. Нэгдүгээрт, хоёрдугаарт үе гэж байгаа. Есүсийн үеэс нэг үе чи ойролцоогоор те 70-аас нэг хэдэн жилж үйдээ ингээд үеэр явж байгаа штэ. Нэг хүн төрөөд нэг те 80 жил ч юм уу амьдраад үхэн. Дараагийн үе ингээд дундаасаа ингээд солигдно. Тэгэхээр үеийн хүмүүсүүд тэр дундаа үеийн хүмүүсүүд энэ дэлхий дээр амьдарч байгаа хугацаанд нь сайн мэдээ сонсох уу үгүй юу гэдэг тэр сонголт буюу яг тэдгэр хүмүүсүүдийн хувьд ч гэсэн загалмай дээр Есүс Христ үед давтамжтайгаар үхэж байгаа процесс явагдаж ийн гэж ойлгоход баг болж байгаа байхгүй юу? Яг өнөөдөр жишээ өнөөдөр нэг хүн сайн мэдээ анхудаа сонслоо гэж бодъё. Яг жинхэнэ сайн мэдээг. Тэгээ тэр хүн итгэх үү, итгэхгүй юу гэдэг нь яг энэ түүхэнд байсан тэр 32 оны үед байсан тэр загалмай дээр Есүс Христ үхэж байгаа процесс тэр хүний өмнө яг одоо сонголтоор ирж байгаа байхгүй юу? Тэгээд итгэх үү, итгэхгүй юу гэдгээс шалтгаалж тэр хүний хувьд үхлээс сүнс нь түрүүн Иохан 5-ын 25 дээр хэлсэн шүү дээ. Үнээр би та нарт хэлье. Үхгсэд сайн мэдээ сонсоогүй тэр хүн чинь итгээгүй байгаа тэр хүн чинь сүнсээр үхмэл байгаа байхгүй юу? Тэгээд яг тэр хүнд одоо өнөөдөр нэг хүнд Монгол хүнд ямар ч хамаагүй хүнд сайн мэдээ сонсоход итгэвэл тэр хүн үхгсэд Бурхны хүүгийн дууг сонсох цаг ирж байна. Тэр хүнээр дамжуулан сайн мэдээ тарааж байгаа хүнээр дамжуулан Бурхны дууг сонсож чинь хүүгийн дууг. Тэгээд итгэвэл үхлээс өнгөрөөд аминд шилжинэ. Итгэхгүй байвал амилахгүй. Үргэлжлүүлэн үхнэ гэсэн. Үхэл дотроо ял дотроо явна гэсэн.
Эн чинь өөрөө шүүлт гэхгүй. Энэ нь загалмай үйл явдал. Загалмай. За тэгэхээр ерөнхийдөө бол эхнийх нь ингэж ярьж байгаа. Тэгээд түрүүн 5-ынхаа 28 дээр бол ингэсэн шүү дээ. Үүнд бүх гайхахтун учир нь булшинд байгчид. Одоо 2 дахь амьлалт нь. 2 дахь амьлалт, 2 дахь шүүлт гэсэн үг. 25 дээр эхнийх нь ярьсан. Тэр үе үеийн хүмүүсүүдийн итгэх үү, итгэхгүй юу гэдгээс шалтгаалж амьлах уу, амьлахгүй юу, шүүлтэн дээр хоньны талд орох уу, ямааны талд орох уу гэдэг нь тухайн үе үеийн хүмүүсүүд амьд байх хугацаанд шийднэ гэсэн үг. Тэрнээс шалтгаалж 2 дахь шүүлт, 2 дахь амьллын үеэр одоо юу болох нь харъя бүгдээр 20 Иохан 5-ын 28. Үүнд бүх гайхахтун учир нь булшинд байгчид. Одоо яг бодиттой мах өдөрөө өхөөд булшлагдсан хүмүүсүүд гэсэн үг. Булшинд байгчид бүгдээрээ. Яагаад бүгдээрээ гэхээр Есүс Христийн 2 дахь ирэлтээр бүх хүн төрлөختөн бүгд шүүлтийн өмнө очих байхгүй. Булшинд байгаа хүмүүс нь амьлан тухайн үед амьд байгаа хүмүүс нь шууд хуурна гэсэн үг. Булшинд байгчид бүгдээрээ түүний дууг сонсох цаг ирж байна. Есүс Христийн 2 дахь ирэлтийн дууг. Цагаан морьтойгоо нүд нь галаар дүрлэлтсэн асар олон тулааны тэнгэрлэгч нартайгаа шүүлтээр дамжуулан энэ дэлхийд дайн зарлахаар, шүүхээр, яллахаар, сүр жавхлантайгаар, айцтайгаар хүн болгон хараад бүх хүмүүсүүд итгэсэн ч итгээгүй ч бүгд эзэн бурхан минь агуу хүчтэй нэг юм гээд бүгд түүний өмнө орилох тэр өдөр ихгүй юу. Тэр дууг булшинд байгчид бүгдээрээ түүний дууг сонссон гарч ирэх цаг ирж байна. Тэр нь Есүсийн 2 дахь ирэлт. Сайныг үйлдэлсэн одоо хардаа Иохан 5:28. Одоо 29 рүү орж ийн. Сайныг үйлдэлсэн гэж байгаа. Энэ нь ямар сайн үйлдэл юу ярьж байгаа гэхээр эхний ирэлтээр буюу тухайн хүмүүсүүд Есүс Христийн сайн мэдээ сонсоод итгэх үү, итгэхгүй юу гэдэг үг байхгүй юу? Ингээ яриул чааш нь олон юм байна. Яагаад энийг сайн үйлс гэж байгаа? Зөвхт хүн сайн хүн гэж нэгч байхгүй байхгүй юу? Харин тэр бузар мууга Иохан 3-ын 21 дээр байгаа. Бузар мууга хүлээн зөвшөөрсөн бурхан агуу хүчтэй шүүгч гэдэг нь хүлээн зөвшөөрөөд гэрэлд гарч ирж байгаа энэ үйлдэл гимшиж байгаа Есүс Христэд итгэж байгаа эн чинь өөрөө сайн үлийн эхлэл байхгүй. Дээрээс төрж байгаа гэсэн үг. Ингээд ирэхээр дээрээс төрсэн гимшсэн Есүс Христийг амьдралынхаа эзнээ болгосон хүмүүсүүд сүнсээр нь үгээр нь энэ дэлхий дээр жинхэнэ утгаараа сайныг үйлдэж амьдрах боломж нь өгөгддөг. Хүч нь, боломж нь, зааварчилгаа нь өгөгдөж байгаа Библиэр дамжуулж. Тэр утгаараа энийг хэлж байгаа гэсэн. Сайныг үйлдэлсэн амийн амьлалд. Муу мухайг үйлдэлсэн буюу бурхнаас имээдэггүй, гимшдэггүй, аврагч бурхан тэр өөрийнх нь төлөө үхсэн тэр үхлийг хүртэл үл ойшоогоод үгүй би надад бурхан хэрэггүй. Би өөрөө амьдрна. Би амьдралын эзэн. Амьдралынхаа эзнийг би бүтээгч бурханаа биш биднийг эден цэцэрлэгт Адам Евагаар дамжуулан үхэлд хүргэсэн чөтгөрийг би бурханаа болгоно гэд муу мухайг сонгосон хүмүүсүүд. Гэхдээ тэгж хэлэхгүй шүү дээ. Илэрлэл нь юу юм? Миний амьдралын эзэн би. Гэтэл анх тэгж бүтээгдээгүй. Бурхан миний амьдралын эзэн байгаар бүтээгдсэн. Тэгээд бид мөнгөний төлөө, маммоны төлөө, мөнгөний төлөө, эд баялагын төлөө, нэр алдрын төлөө би амьдрнаа. Бурханы төлөө биш. Иймэрхүүс ойлголтууд чинь муу мухай гэдэг ойлголт явж байгаа. Муу мухайг үйлдэлсэн нь ялын амьлалд байх болно. Тийм учраас Есүс Христийн Иохан 6-гийн биш Иохан 9:39 дээр байдаг санагдаж байна. Иохан 9:39 дээр бас энийг хэлж байгаа. Нөгөө төрөлхийн сохор хүнийг идгээсэн ингэж байгаа хараа. Есүс түүнд нөгөө төрөлхийн сохор хүн идгсэн хүнд ингэж хэлж байгаа. Энэ ертөнцид шүүлтийн төлөө ирсэн гэж хэлж байгаа. Би энэ ертөнцид шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд гэж айлдав. Эхнийхээ ирэлтээ хүртэл Есүс шүүлтийн төлөө гэж ирсэн байхгүй. Тэр утгаараа одоо энд ч гэсэн энэ ертөнд шүүгдэх гэж байна. Загалмайн сайн мэдээнд итгэх үү, итгэхгүй юу гэдэг чинь өөрөө шүүлт. 2 дахь ирэлтээр мөнхийн там уу, мөнхийн улс уу, амьдрал уу, жаргал уу гэдгийг энэ дэлхий дээр амьдарч байхдаа сайн мэдээнд итгэх үү, итгэхгүй юу гэдгээс шалтгаалж шууд цаана нь үр дүн зүгээр өгдөнө гэсэн. За энэ нэгдэх нь яаж бурхан алдаршихын гэхээр нэгдүгээр Есүс Христийн загалмай дээр хийж байгаа тэр шүүлтээр дамжуулан бурхан өөрөө алдаршиж байгаа. Яагаад? Шудраг ёс тэнд тогтоогдож байгаа байхгүй юу? Яагаад та боддоо яагаад Есүс Христийн үхэл бурханы аавыг алдаршуулад байгаа юм? Яагаад? Ер нь та ингэ боддоо ямар үед бурхан алдарших юм? Зүгээр ингээд маш энгийнээр ямар үед бурхан алдарших вэ? Хүн бузар мууг үйлдэхгүй зөвийг үйлдээд бурхан аавынхаа хүслийн дагуу
Матай 6 дээр байгаа шүү дээ. Эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй харин Бурхан Тэнгэрт эцгийн минь хүслийг үйлдэх жил Тэнгэрийн хаанчлалд орно. Тэгэхээр Бурхан Аавын хүслийг үйлдэж, Бурхан Аав сайныг үйлдэж бузар муугаас холддог тэр энэ энгийн ийм зүгээр үйлдэл чинь Бурханыг алдаршуулна шүү дээ. Тэгэхээр энэ үйлдэл загалмай дээр Есүсийн өгсөн үхлээр яагаад энэ үйлдэл хийгдэж байгаа гэж яригдах юм гэдэг энэ асуулт маш чухал асуулт байхгүй юу? Яагаад? За ингээд та боддоо Ром 3 дээр ч гэсэн хэлж байгаа зөв тхэн гэж нэг ч алга бүгд нүгэл үйлцснээр Бурханы алдарт хүрдэггүй. Нүглийн хөлс бол үхэл. Тэгэхээр бид угаасаа хизээч бид үйлсээрээ бузар муугаас холдоод зөвийг үйлдээд үйлсээрээ бид Бурханыг алдаршуулах ямар ч боломжгүй болцсон байхгүй юу? Адам Ева хоёрт энэ боломж уг нь байсан. Гэхдээ Адам Ева хоёр хүртэл чадаагүй. Гимгүү бүтээгдсэн ариун сүнсээр амин өгдөөд оюун ухаанаа 100% ашиглаж чаддаг байсан гэж ярьдаг. Тийм хүн хүртэл үйлдэх чадаагүй байхгүй юу? Өөрийнхөө үйлсээрээ Бурханыг алдаршуулж чадаагүй. Тэгэхээр бид нар ч гэсэн чадахгүй. Тэгвэл яаж алдаршуул амьдрах юм? Зөвхөн Есүсийн дотор гэж байна. Яагаад Есүс гэж байна? Яагаад тэгэхээр Есүс чинь өөрөө тэгж амьдрсан байхгүй юу? 33 жил амьдрахдаа Есүс яг ингэж амьдрсан. Энэ дэлхийн ертөнцийн бүх сорилтоор соригдсон бузар муугаар явсан мөртлөө сул дорой гим нүгэлтэй хүний дүр төрхөөр бүтээгдсэн тэр биеийг авсан мөртлөө нэг ч гим нүгэлгүй амьдарч 33 жил Иохан 5-ын 18 20 илүү 30 дээр бас байгаа. Хүү өөрөөсөө юу ч хийж чадахгүй. Эцгийн хийж харуулсныг л хүү хийдэг гэдэг ийм төлөв байдалтай Есүс амьдрсан. Өөрөөрөө юу ч хийгээгүй. Дандаа эцгийн хүслээр. Эн чинь Лук 9:30 23 24. Өдөр бүр өөрийгөө үгүйсгээ загалмайгаа өрөөд Есүсийг дагна. Яг энтэй адилхан Есүс энэ дэлхий дээр амьдрахдаа хүү бурхан энэ дэлхий дээр амьдрахдаа аав бурхнаа алдаршуулахын төлөө л амьдрсан. Бурхан нь бурхнаа алдаршуулахын төлөө бурхан амьдрсан байхгүй юу? Хүн Есүс 100% яг 100% яг жинхэнэ хүн байсан. Гэхдээ жинхэнэ бурхан байсан. Тэр утгаараа бурхан л энэ дэлхий дээр хүний дүр төрхөөр амьдрахдаа ямар ч гимгүүгээр хүн энэ дэлхий дээр бүтээгдсэн зорилгыг биелүүлж чадсан. Зорилго нь юу гэдэг вэ? Бурханыг алдаршуулах. Яг Есүс тэгж амьдрсан. Тийм учраас Есүс тэгсэн мөртлөө тийм учраас ямар ч гим нүгэлгүй Бурхан Аавыг алдаршуулж амьдрсан энэ дэлхийн хүн төрлөختний зорилгыг биелүүлсэн бас хүн төрлөختний зорилго болох гим нүгэлгүй амьдрч чадсан хүн чинь үхэх ёсгүй шүү дээ. Гэтэл дахлын тогтолцоо гэдэг юм байгаа байхгүй юу? Анх Адам Ява хоёр гим үлдэхэд ичхүүрийн дадлахын тулд Бурхан өөрөө амьтныг өхүүлээд арьсаар нь дээл хийж өгөнгөө тэнд чинь дахлын тогтолцоог зааж өгж байгаа. Яг дараагаас нь Абель, Каин хоёр тэр тогтолцоог нь сураад дахил өргөж эхэлж байгаа. Абель яг Бурханы заасны дагуу амьтныхаа анхны төлийг нь алаад өхүүлээд өөрөө өөх ёстой учраас Абель өөрөө миний оронд энэ согоггүй хураг өглөөгээд яг энэ тогтолцоогоор гим нүглийн ял шитгэл төлөгдөхийн тогтолцоо чинь энэ багхгүй юу? Заавал цус урсах ёстой. Тэр утгаараа ингэж тогтолцоо хүн төрлөختний түүхийн эхлэлээс дахил хүн төрлөختнийг өдөр болгон амьдруулах боломжийг нь дахилын тогтолцоо Бурхны зохиосон тогтолцоо чинь амьдруулж ийсэн багхгүй юу? Тэгэхээр яг энтэй адилхан Есүс уг нь өөх ёсгүй гэж түр ярьлаа шүү дээ. Гим нүгэлгүй амьдрсан. Дээр нэмээд Есүс хүн төрлөختний анх бүтээгдсэн зорилго болох Бурхан Аавыг алдаршуулж амьдрсан да. Тэр нь бол гим нүгэлгүй амьдрах гэж хэлсэн ч болно. Тэгэхээр чи өөх ёсгүй байхгүй юу? Гим нүгэлгүй учраас энэ дэлхий дээр мөнх амьдрах боломжтой гэсэн. Одоо хаанч үд энэ. Гэтэл Есүс энэ дэлхий дээр ирсэн зорилго нь энэ дэлхий дээр зүгээр мөнх амьдрах зорилготой биш шүү дээ. Филиппо 2 дээр байгаа. Боолын дүрийг аваад бусдыг амьлуулахын төлөө энэ дэлхий дээр Бурхан хүн болж ирж байгаа байхгүй юу? Иохан 3:16-17. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул Бурхан ертөнцийг гэмтэй ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн. Хүүд нь итгэгч хинч мөхгүй. 17 дээр нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш хүүгээрээ дамжуулан Бурхан болсон. Хүү Бурханаараа дамжуулан ертөнцийг яллахын тулд биш аврахаар. Тийм учраас угаасаа энэ дэлхий дээр үхэхээр л ирсэн байхгүй. Тийм учраас дахил болж байгаа. Дахлын хийдэг гол юм юу юм? Бидний хуучин гэрээ судлах юм бол гэж байгаа. Бидний яг өдөр болгоны үйлдэгдэж байгаа энэ гим нүгэл чинь өөрөө нэг гим нүгэл биднийг тамд аваачих ийм мөн чанартай сүнслэг ийм бид ертөнцид амьдраад байгаа байхгүй. Уг нь бол Библийн дагуу бол. Тэгэхээр тэр гим нүглийн дагуу бид нар өөхөх ёстой. Гэтэл
бидний оронд дахил тэр хураг буюу одоо энэ дээр бол Есүс үхэж байгаа загалмай дээр. Тэгээд ингэхэд яах вэ гэхээр бид тухайн хурганы цусыг нь ууж махыг нь идэж цусыг нь ууна гэж Иохан дээр Есүс хэлж байгаа. Тэрийг бас бид нар ярьсан. Тэгэхээр Есүс Христтэй нэгдэх үү үгүй юу? Есүс Христэд итгэх үү итгэхгүй юу гэдэг энэ зүйл чинь Есүс Христэд итгэх юм бол бид Есүстэй нэгдэнэ. Гитлэлийн алгаслын Египтээс гарсан тэг гитлэл дээр гарч байгаа. Есүс Христ тэр тухайн хурганы махыг нь идэж байгаа. Тэгснээрээ тэр хураг бит хоёр хурганы мах миний ходоодонд ороод нэг болж байгаа. Гэдэгтэй адилхан Есүстэй бид үгээр нь амьдрын үгийг нь Иохан 6 дээр байгаа 8 дээр байгаа шүү дээ. 8:30-аас 33 2 дээр байгаа. Есүсийг араас нь дагахыг хүсэж байгаа хүн бол Есүсийн хэлсэн үгээр нь үгэн дотор нь амьдарж ижил тэр нь ингээд цаашаага чөлөөлөлт гэдэг юм болгож байгаа. Тэгэхээр үгийг нь хэрэгжүүлж амьдрах буюу Есүсийн махыг нь идэж штэ. Тэгэхээр би загалмай дээр үхэж чинь гэсэн үг байхгүй. Өдөр болгон үгийг нь хэрэгжүүлж амьдрна. Өдөр болгон бид хуучин хүнээ Луг 9:20 хэдийн дагуу хуучин хүнээ өхүүлээд тухайн үгийн дагуу амьдрахын тулд тухайн үгийн эсрэг талд бид одоо ямар сэдэв байдгийг ингээд өөр юм хүсэж байгаа штэ. Завхаармаар байна. Гэтэл тухайн үгэн дээр битгий завхаарга хэлсэн. Тэгэхээр завхаарах гэдгийг хүслээ өхүүлээд буюу загалмай дээр хадаад тэр битгий завхаар гэдэг ариун сүнсээр яв гэдэг те тэрийг бид хэрэгжүүлж амьдрснараа үгийг нь идэж байгаа гэдэг ойлголт. Тэгснээрээ би загалмай дээр би үхэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм ойлголт ярьж байгаа. Загалмай дээр би Есүс Христтэй хамт үхэж ижил бид нар Бурхныг алдаршуулна. Би зөвхөн эхнийхийг нь яриад байна шүү дээ. 4 зүйлийн яаж Бурхан энэ дэлхий дээр өөрийгөө алдаршуулах вэ гэхээр нэгдүгээр Есүс Христийн загалмай үхлээр дамжуулан хүн төрлөختөн Бурхныг алдаршуулна. Нэгдүгээрт нь сая хэлж байгаа нь Есүс Христтэй загалмай үхэлтэй нэгдэж ижил бид Бурхныг алдаршуулна. Энэ ингээ сая ярьсан амар нарийн ойлголт. За хоёр дахь нь 31-ийн 2 дугаар ишлэл. Одоо дахиад одоо гэж хэлж байгаа. Нэгдүгээрт яг түүхэн цаг үедээ 32-оос 33 оны үед нөгөөх нь одоо бид нар яг одоо энэ цаг мөчид. Ер нь авралын энэ төлөв байдлыг ярихад дандаа одоо ярьдаг шүү. Одоо өнгөрсөн тэр авралын залбирлаар баптизмаар аврагдана гэдэг юм ярьдаггүй. Эсвэл ирээдүй гэж ярьдаггүй. Яг одоо. Тэгээд үеийн хувьд тухайн цаг үе нь одоо штэ. Яг одоо би одоо ярьж байна. Сая би одоо ярьж байна гэснээс хойш 2-3 секунд өнгөрлөө дахиад одоо. 1 2 3 4 секунд дахиад одоо ойлгож байна та иймэрхүү байлгахгүй. Тэгэхээр яг дандаа одоо яригдана юусэн. Яг одоо. За тэгээд хоёр дахь нь яаж хоёр дахь төлөв байдлаар тэ Бурхан алдарших вэ гэхээр энэ ертөнцийн захирагч сатаныг одоо ярина. Сатаныг зайлуулах, хөөж гаргах, зайлуулах гэдэг ойлголт. Энэ зайлуулалтаар дамжуулан ялалт гэж ярьж байгаа. Энүүгээр дамжуулан Бурхан Аав алдаршина. Энэ дэлхийн ертөнцид алдаршсан өнгөрсөн цаг дээр. Нэгдүгээр загалмай дээр хүүгээрээ дамжуулан, хоёрдугаар бас загалмай үйл явдлаар дамжуулан сатаныг хөөн зайлуулж алдаршиж байгаа. За тэрийг нь бүгдээрээ жоох ойлгоё. Ингээд сайн ингээд судалж байхад ерөнхийдөө бол яг энэ ойлгож эхэлсэн би. Тэр утгаараа энэ цаг их гоё өрөөлтөй цаг байгаад байгаа. Энэ цагийг гаргах нь миний хувьд маш өрөөлтөй. За шүүлт ярьж байгаа штэ. Эхнийх нь шүүлт. Тэгэхээр хаана шүүх хурал хаана болдیں۔ Шүүхийн танхимд. Тэгэхээр яг ийм сүнслэг ийм шүүхийн танхимд болж байгаа процесс байгаа байхгүй юу? Сатаныг буруутгагч, яллагч, зэмлэгч, гүтгэгч гэдэг тийм ойлголт байгаа шүү дээ. Accuser гэдэг англиараа бол. Тэгэхээр сатан бол хүмүүсүүдийг дандаа гүтгэж, буруутгаж, ялж идэг. Гэхдээ тэр нь яг үннийг хэлэхэд бол хууль ёсны дагуу байхгүй юу? Хууль ёсны дагуу ялалдаг. Гэхдээ тэр яллыг гин нүгэл үйлдүүлсэн сатан өөрөө байхгүй юу? Тэгсэн мөртлөө дараагаар нь өөрөө нэг мундаг шүүгч, яллагчийн дүрд бас ордог. Тэр утгаараа яллагч, худалч гэдэг байгаа нь тэр. Үнэхээр жинхэнэ утгаараа чи буруу юм хийлээ инх тайвнаа гэж хэлдэг хүн биш байхгүй юу? Буруу юм өөрөө хийлгүүлсэн мөртлөө хийлгүүлчээ дараагаар нь чи буруу юм хийсэн гэж хэлдэг. Тэр утгаараа худалч, гүтгэгч гэдэг байгаа нь тэр. Тэгэхээр сатан бол яллагч, шүүхийн танхимд болж байгаа үйл явдал байхгүй юу? Тэгээд өнөөдөр инх тайв яалтчгүй өчтөр гимнүгэл үйлдсэн. Яг одоо гимнүгэл үлдэж чинь ч гэдэг юм уу те. Тийм учраас тэр гимнүглийг бодиттой гимнүгэл байгаа учраас тэр гимнүглийг бариад сатан шүүх танхимд Бурхны өмнө биднийг буруутгасан учраас бид үхдэг, бид
хэрвээ Есүс Христийн сайн мэдээг авахгүй бол бид тэр гим нүглийнхаа ял шитгэлийг үүрж нүглийн хөлс бол гим нүглийн хөлс бол буюу үр дүн нь үхэл гэж байгаа шүү дээ. Тэр үхэл нь юу ярьж байгаа гэхээр мөнхийн галт нуурыг ярьж байгаа. Яг хамгийн том гимтэн нэгэн болох сатантай хамт мөнхөд бурхны уур хилэнг бурхны ял шийтгэлийг мөнхөд эдлэн гэж байгаа байхгүй. Тэр утгаараа сатан ингэж гим нүглийг ашиглаж биднийг буюу бурхны зүрхийг булаасан, бурхны хайрыг булаасан тэр нэгнийг хохироосноор мөнхөд бурхныг ч гэсэн хохироох тийм зорилготой. Тийм муухай сатанд юусэн ямар ч сайн юу гэдгийг тийм зориг гэж байхгүй. Сатан бол юусэн аимшигтэй тийм муухай бузар муу өстой нэр аимшигтэй бузар муугийн их үүсвэр байхгүй. Тийм учраас тэгсэн мөртлөө илэрхтээ нэг гой худлаа тийм учир шалтгааны юм гаргаж ирдэг. Гэхдээ зорилго нь дандаа бид нарыг бүр юучгүй болох зорилготой. Тэгэхээр тийм аимшигтэй хүчийг одоо Есүс Христ яаж ялж байгаа вэ гэхээр загалмай дээрх үхлээрээ дамжуулан. За энэ зайлуулах гэдэг үг байгаа байхгүй. Ингиж хэлээгүй харда та. Одоо энэ ертөнцийн захирагч устгагдах гэж байна. Үхэх гэж байна гэж хэлээгүй шүү. Энийг та ойлгоорой. Зүгээр зайлуулагдах гэж байна. Англиар бол cast out буюу цөллөгдөх ч юм уу те хөөгдөж гаргагдах гэж байна гэдэг үг. Гэхдээ амьд байгаа. Хизээ өөх вэ гэхээр Есүс Христийн 2 дахь ирэлтээр л өхөн. Гэхдээ яг 2 дахь ирэлтэн дараа 1000 жил гэж байгаа. 1000 жилийн дараа нэг түр хугацаанд суллагдана. Тэгээ дараагаар нь жинхэнэ галт нуур таягдмаа гэдэг ойлголт илчилт номон дээр тийм дэс дараа байгаа. Гэхдээ тэр нь яг ямар утгатай вэ гэдгийг сайн судлах хэрэгтэй. Ямар ч байсан ийм дэс дараа байгаа. Ямар ч байсан хамгийн сүүлд Есүс Христ өөрөө сатаныг ч галт нууранд хаяна хамгийн сүүл дайсан болох үхэл гэж байгаа. Үхлийг хүртэл байхгүй болгоно гэж ярьж байгаа. Тэр хүртэл өтгөр энэ дэлхий дээр бурхан хэвээрээ байгаа шүү дээ. Гэхдээ загалмай дээр нэг зүйл өөрчлөгдсөн. Тэрийг бүгдээр ойлгох гэдэг юм. Одоо гэдэг нь загалмай дээр болж байгаа үйл явдал. Одоо энэ ертөнцийн захирагч бурхан гэж хэлж байгаа бас 2 дугаар Коринт 4:4 дээр Эфес 6 дээр ч гэсэн байгаа сүнслэг тулаан ярьж байгаа. Энэ ертөнцийн захирагч хөөж гаргагдах гэж байна. Хаанаас түрүүн би хэлсэн. Олж мэдсэн юм аваалцж байгаа шүү. Шүүх танхимаас аахгүй юу? Шүүх танхим яг шүүх инх тайван бата дөржоо дулмаа өөхөх ялтай мөнхийн галт нуурт өөх гэдэг ийм шүүлтэнд хэрүү орох юм бол бид бүгд өөхөх ялтай байхгүй бүгд гим нүгэлтэй учраас гэтэл тэр ялан дунд яаж байгаа гэхээр Есүс Христ орж ирэнгүүтлээ зууч өмгөөлөгч гэж ярьж байгаа мөнхийн өмгөөлөгч мөнхийн дахилч орж ирэнгүүтлээ бидний өмнөөс би дахил болъё би ялыг нь үүрийгээд үхэж байгаа байхгүй юу. Тийм учраас загалмай дээр болж байгаа тэр үйл явдал чинь тэр л үйл явдал зөвхөн тэр үйл явдал яаж байгаа вэ гэхээр буруутгагч нөгөө нэг биднийг яллагч талын өмгөөлөгч гэдэг юм уу яллагч талын тэр хуульч болсон сатаныг яг энэ цаг мөчид ялж байгаа байхгүй юу. Хууль ёсны дагуу ялаад инх тайван яг одоо гимгүү таны хин гэдгүү энэ бата цэцгээ гимгүү гимтэй штэ гэж хин сатан гаргаж ирээл тэдэн царын тэдэнд ийм гимнүгэл үлдсэн ингэж завхаарсан ингэж худлаа ярьсан ингэсэн тэгсэн гэж гаргаж ирэнгүүт тий наад энийг чинь би одоо авлаа. Үгүй Есүс энэ инх тайван гимтэй байхад яагаад Есүс үхтیں۔ Есүс чинь гим нүгэлгүй штэ үхэх ёсгүй гүт нь. Үгүй дахлын тогтолцоо цаана байгаа байхгүй Бурхны өөрийнх нь гим нүглийн хөлс бол үхэл. Ямар нэгэн үхэл үхэх ёстой. Түүнээсээ инх одоо ийм бас байхгүй байхгүй. Инх тайвны ял шийтгэлийн төлөө инх тайван л үхэн. Гэтэ яг ийм байгаа л да. Гэхдээ энд тэр дахлын тогтолцоог би гайхтар судлаагүй ч гэсэн загалмай дээр инх тайвны гим нүглийн инх тайван өөрөө үүрэх ёстой шүү дээ. Тэгэхээр гэтэл Есүс үүрээд байгаа. Гэтэл сатан харангуутлаа те шүүгчтэй яллагч тал харангуутлаа инх тайван үхэх ёстой байтал яагаад Есүс үхээд байгаа юм? Есүс үхэх ёсгүй шүү дээ. Гэтэл инх тайван итгэлээрээ буюу сонголтоороо би юм инх тайван би өөрөө үхьегээд өдөр бүр махыг нь идэж цусыг нь уух буюу Есүс Христийн үгээр нь амьдаж ариун сүнсээр нь амьдрна гэдэг энэ зүйл чинь өдөр бүр штэ. Ингиж байнгын төлөв байдал чинь би Есүс бит хоёр нэг болж байгаа гэдэг процесс. Нөгөө нэг хурганы дээгүүр алгасал баярын хурганы махыг нь бид нар идж байгаа. Ходоодонд орцсон учраас ходоодороо дамжуулан тэр хург
тэр айлын гишүүн бүр хураг хоёр нэг болчихж байгаа байхгүй. Тийм учраас хурганы цусыг хаалган дээрээ дотгон дээрээ ингэж нялах үед үхлийн тэнгэрлэгч 10 дахь Египтийн тэ нөгөө нэг Египтээс гарсан үйл явдал дээр ярьж штэ. 10 дахь үхлийн тэнгэрлэгч хараад инх тайван ах нь инх төвшин одоо хин байд ингээд эднэр энэ айл үхчихэж. Ягаад тэгэхээр энэ цус нь харагдаж байна. Яг энэ процесс байхгүй юу? Яг энтэй адилхан бид өдөр болгон үгээр нь амьдрын сүнсээр нь амьдрнаа гэдэг чинь загалмай дээр 2000 жилийн өмнөх загалмай дээр өгсөн үхэл инх тайвны одоо өдөр болгон үхэж амьдарч байгаа нэр чинь үхэж амьдрах гэдэг нь хуучин үнэтэй сонголт яриад нь штэ. Өөрийнхөө хүслээр биш Есүсийн хүслээр амьдрвал Есүсийн үхэлтэд нэгдчихэж байгаа байхгүй юу? Ингээд ирэхээр энэ нэг ийм сонин бидний яг ойлгож хэцүү юм шиг боловч юм цаг хугацаа өнгөрсөн одоо ирээдүйн чинь Бурхны хувьд нэг объект байхгүй юу? Тэр утгаараа ингээд энэ нэг ийм сонин бидний ойлголтоор ийм сонио ойлголт чинь тэр сүнслэг шүүхийн танхим дээр яг бодиттой байгаад байгаа байхгүй. Тийм учраас харангуутлаа баларсан. Новш гэж. Сатан иймэрхүү юм ярина гэсэн үг байхгүй. Тийм биш үү? Яалтчгүй энэ инх тайван гим нүглийнхэн төлөө өгчөж. Хизээ хаана? Загалмай тэр нэгтцсэн байна. Нэгдээгүй штэ. Инх тайван чинь 1985 онд амьдэрсэн. Есүс чинь 1900 те 1900 хасгаарч идлээ 1950 орчим оны өмнө тэ 50-д орчим оны өмнө Есүс загалмай үйл явдал болсон шүү дээ. Хаа байгаа 2000 жилийн өмнө өгсөн яагаад нэгдэх юм? Итгэлээрээ дамжуулаад өдөр болгон Есүсийн үгээр нь амьдарч байгаа учраас нэг болчихж байгаа байхгүй. Тэгээд ариун сүнс нь Есүсийн загалмай дээр өгсөн Есүсийн сүнс буюу ариун сүнс итгэх үед миний дотор өдөр болгон амьдарч байгаа. Тэгэхээр энэ зүйл чинь ингээд нэг юм тэр загалмай тэр нэгдэх үед нөгөө нэг яллагч сатан шүүх танхимаас хөөгдөж гаргаж байгаа байхгүй. Яллах ямар ч үндэслэгүй болж байгаа гэсэн. Тэр утгаараа өнөөдөр бид өдөр болгон Бурхны үг ба нөгөө нэг Иохан 5:4 дээр байгаа байлоо. Самар эмэгтэй дээ тэрэн дээр хэлдэг штэ. Эмэгтэй 4 баха. Самар эмэгтэй төгч нь харчи. Тэ Иохан 4 дээр байгаа. Эмэгтэй одоо эцэгт мөргөх энэ уулан дээрч биш Иерусалимт биш зөвхөн эцэгт мөргөх цаг ирж байна. Үнэн ба сүнсээр гэж байгаа. Үнэн ба сүнсээрээ дамжуулан эцэгт мөргөх цаг ирж байна. Тэр цаг нь загалмаагаас хойш боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр үнэн ба сүнс гэдэг энэ ойлголт маш чухал ойлголт. Ер нь итгэлийн амьдралд би дандаа хэлдэг хоёр юм дандаа явдаг шүү. Тэгэхээр тэрнийх нь одоо энэ дээр хүртэл дахиад хоёр байдлаар илэрж байгаа. Нэгдүгээр үнэн ба сүнс. Үнэн гэж юу юм? Есүс өөрөө Иохан 14:6 би бол зам үнэн ам Есүс хэлж байгаа. Үнэн гэдэг чинь өөрөө үг байхгүй юу? Библийн үг. Хэрв та нар үгээр Иохан 8:30-аас 32 дээр хэлж байгаа. Хэрв та нар үгэн дотор минь байвал Библийн үгэн дотор минь байх буюу үгийг нь хэрэгжүүлж амьдрал та нар миний жинхэнэ дагалдагчд байна. Тэгээд та нар үннийг ойлгоно гэж байгаа. Үгийг нь хэрэгжүүлж амьдрал үннийг ойлгоно. Тэгээд тэр үнэн та нарыг чөлөөлнө гэж байгаа. Тэгэхээр тэр үгэн дотор нь байхын тулд юу хэрэгтэй гэж мэдээж бидний тэр итгэл бодиттой тэрхүү Библи судлах хэрэгтэй. Гэхдээ тэр үгэн дотор нь байх буюу хэрэгжүүлж амьдрахад бид өөрсдийн хүчээр чадахгүй гэж Ромд хэлээд нь штэ. Зөвхт хүн нэг чалга. Бүгд нүгэл үйлснээр Бурхны алдарт буюу тэр үгийн хүсэж байгаа тэрхүү стандартад хүрэхгүй байгаа байхгүй. Тийм учраас яах юм? Ром 8:4 дээр сүнсээр явж ижил хуулийн үйлсийг хэрэгжүүлж чадна гэж байгаа байхгүй. Тэгэхээр үнэн ба сүнсээр Бурханд мөргөлийн цаг ярьж байгаа. Тэр нь амьдрал зүгээр. Тэгэхээр үнэн буюу үгээр нь амьдрна. Ингэж амьдрахад бид эхлээд хичнээн судлаад ойлгосон ч бид өөрсдөө ингэж амьдрч чадахгүй боломжгүй. Тийм учраас үнэн ба сүнс нь орж ирж байгаа байхгүй ариун сүнс. Тийм учраас Иохан 3 дээр сүнсээр төрсөн хүн Тэнгэрийн хаанчлалд орно. Сүнсийг авж ижил энэ Тэнгэрийн хаанчлалын энэ яаж амьдрах, яавал гим нүгэлгүй амьдрах, яавал Есүсийн дотор үргэлжлүүлэн явсаар байх хүч нь зөвхөн ариун сүнс. Гэхдээ ариун сүнс хүч нь байлаа гэдээ юу хийхээ мэдэхгүй бол бид чадахгүй шүү дээ. Тэгэхээр юу хийх нь үнэн байхгүй юу? Библийн үг. Энэ хоёр чинь ингэж хамт явж байгаа. Тэгэхээр ингэж явна гэдэг чинь өнөөдөр бид аль хэзээ загалмай дээр өгсөн Галаат 2-ын би Галаат 2-ын 19-20-ыг уншия. Энэ маш чухал ишлэл байгаа байхгүй юу? Галаат 2:19-20 учир нь Бурханд амьд байхын тулд нөгөө саяны ярьсан ойлголтоор шүүх хуралд яллагдахгүй Есүсийн дотор
3 дахь хоногийн дараа амьлахт Есүсийн дотор амьлахын тулд буюу Бурханд амьд байхын тулд ял шийтгэлж яллагчийн өмнө хуучин хүн маань үхсэн гэдэг ойлголтыг ярих гэдэг нь шүү дээ. Бурханд амьд байхын тулд би хуулиар үхсэн. Яагаад хуулиар үхсэн гэхээр хууль нь өөрөө юу ярьдаг вэ гэхээр хэлж шүү дээ. Бүгд нүгэл үйлцснээр Бурханы алдарт хүрдэггүй. Нүглийн хөлс бол үхэл. Зөвхт хүн гэж нэг ч алга гэдгийг Ром 3 дээр хэлж байгаа. Тэр Ром дээр ном дээр байнга хэлдэг. Тэгэхээр бид бүгд нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх гэдэг чинь маш чухал ойлголт байхгүй. Гим нүглээ улаах. Тэгээд Матай 5:3 дээр бол сүнсэндээ ядуу буюу юу ч байхгүй гэдгээ ойлгосон хүн өрөөлтэй Тэнгэрийн хаанчлаа тэднийх гэж байгаа. Бид сүнсээрээ бид зөвтгөгдөх, гимгүү байх, Бурханыг алдаршуулах, зөв сайныг үлдэж амьдрах ямар ч боломжгүй, юу ч байхгүй, ядуу хоосон, хувцасч байхгүй, орон гэрч байхгүй, хоолж байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх нь өрөөлтэй гэдэг байгаа байхгүй юу? Ингэх үед яаж байгаа вэ гэхээр тэнд чинь одоо энэ үхлийг ярьж байгаа гэсэн. Одоо энэ дэр хэлж штэ. Би хуулиар өгсөн. Галаад 2:19. Учир нь Бурханд амьд байхын тулд, Бурханы дотор амьтай байхын тулд би хуулиар өгсөн. Хууль бол чи өөхөх ёстой гэж хэлдэг бид нарыг. Нүгэлтэй учраас. Нүгэлтгүй гэх юм бол нүгэлтэй гэдгийг батлах хар мянган ишлэл байгаа. За тодорхой гэх юм бол хуучин гэрээний 39 номны эхний 5 ном дотор эхлэл гитлэл Леви тоолго дид хууль дотор 613 хууль гэж байгаа байхгүй. Би давтагдаа 613 болж гинөө эсвэл давтагдахгүй байдлаа 613 болж гинөө гэдгийг яг судалж амжсангүй. Ямар ч байсан 613 хууль байгаа. Энэ хуулиар ярихад одоо бол шинэ гэрээнд бүр юу гэдэг Есүс бүр нэмж байгаа шүү дээ. Нүдэрээ харж ижил харсны хүртэл завхаар л болгочихж байгаа. Алаагүй мөртлөө үзэн ядах юм бол шууд алсан гэж ярьчихж байгаа. Энэ мэтчлийн ингээд ерөнхийдөө хууль бол гим нүглийг бол ингээд одоо шинэ одоо юу гэдгийг 21-р зуунд бүр ингээд гим нүглийн төрлүүд чинь бүр нэмэгдэн штэ. Яагаад тэгэхээр шин талбарууд, шин хүслүүд гарч ирээд байгаа учраас. Тэр утгаараа бид угаасаа нүгэлтэй. Тэрийг бол Бурхан дорн батлна. Эхний 10 тэр хуулийн үндсэн суурь болох 10 хуулиар хүртэл дорн батлна. Худлаа ярьж гинөө, хулгай хийж гинөө. Тэ? Завгаарж гинөө. Дорн батлна нэрэ. Тэгэхээр нүглийн хөлс бол хууль үр дүн бол үхэл гэж байгаа. Тэгэхээр хууль одоо энэ дээр хуулиар өгсөн гэдэг нь хууль болохоор чи өөхөх ёстой гэж хэлдэг. Тэгэхээр би энэ хуулийн дагуу би хуулиар өгсөн гэж байгааз хуулиар гэдэг нь юу ярьж байгаа юм? Есүсийн загалмай чинь хууль ёсны дагуу бидний гим нүглийн төлөөсийг төлсөн байхгүй юу? Тийм учраас би хуулиар өгсөн гэдэг нь загалмай дээр өгөхлийг ярьж байгаа. 20 дугаар ишлэл. Галаад 2:20. Амьд байгаа нь би биш. Яг одоо энийг үзэж байгаа та, энийг ярьж байгаа би яг одоо инх тайван хуучин гим нүгэлтэй инх тайван би үхсэн байхгүй юу? Хэрвээ би амьд байвал би хуулиар үхээг гэсэн үг. Есүс Христтэй нэгдэг байна гэсэн үг. Тэгэхээр надад аврал байхгүй шүү дээ. Өдөр болгон Есүс Христийн дотор явж иж, өдөр болгон өөрийгөө үгүйсгээд загалмайгаа үүрж иж буюу энэ хаанчлалын энэ зорилгын дагуу амьдарч иж, тэгээд тэр өдөр болгон тэг яаж амьдрахыг нь мөрөөр нь зааж явж, ариун сүнс Библийн үгээр ингэж явж иж. Тэр ариун сүнс чинь өөрөө энэ яаж явах тэр хүчин шүү. Амархан гэсэн үг. Есүсийн ачаа хөнгөн буулган эвтэйхэн гэж байгаа. Матай 11 дээр байгаа. Маш амархан ариун сүнсээр явбал энэ үнэхээр жаргалтай хөнгөн амьдрал. Буулга нь үнэхээр нуруу өвдөхгүй, нухахгүй, холгодуулахгүй. Ачаа нь маш хөнгөн. Яагаад тэгэхээр ариун сүнс өөрөө үүрээд явах учраас. Өөрөө буулганы зөөлөвч нь болох учраас. Тэгэд амьд байгаа нь би биш. Харин миний дотор амьдрдаг нь Христ юм гэж байгааз Галаад 2:20 дээр би одоо миний дотор Есүс өөрөө амьдарч байгаа байхгүй. Тийм учраас шүүх хурлаас яллагч сатан зайлуулагдсан байхгүй. Ягаад тэгэхээр инх тайван үхсэн. Одоо жишээ нь ийм ойлголт. Сатан яриад инх тайван үхэх ёстой гингүүт нь. За би үхье. Тэгье та яалтчгүй үнүүг хэллээ. Тэгээ би үхье гэд өдөр болгон үхэж амьдарч байгаа гэсэн. Үгээр нь сүнсээр нь. Гэхдээ энэ нь яг бодиттой хийгдсэн нь загалмай дээр байхгүй юу? Яг бодиттой юм бид бодиттой гимнүгэл үлдсэн шүү дээ. Бодиттой бид худлаа ярьдаг, бодиттой хүн алдаг, яг алуурчин хүн байлаа гэж бодоход бодиттой завхаардаг, бодиттой хар тамхи хэрэгэлдэг, бодиттой авилгал авдаг, бодиттой худлаа ярьдаг. Яг бодиттой үйлдэлүүдийг ярьж байгаа учраас бодиттой нэг хүн заавал өгөх ёстой. Тэр нь Есүс байсан. Гэхдээ яаж нэгдэх юм гэдэг дээрээ ярьсан шүү дээ, тэ? Махыг нэдэж цусыг нь уух. Тэр нь өдөр болгон үгээр нь амьдрах, сүнсээр нь амьдрах. Тийм учраас Христ амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна
амьд юм аа. Идүүгээ мах боддоо миний амьдарч байгаа нь одоо өнөөдөр 2020 онд миний амьдарч байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өргөссөн, загалмай дээр өргөссөн, миний өмнөөс үхсэн Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа юм. Энэ итгэл гэдэг үг чинь өөрөө бид ойлгохгүй бол зүгээр л нэг юм тийм маргааш нар мандна гэдэгт би итгэж гинэ гэдэг юм мэдлэгийн төвшин биш байхгүй. Библийн итгэл ийм ярьдаггүй. Библийн итгэл юу вэ гэхээр одоо энэ 19 дэх ишлэл байхгүй юу? 19-ийг дахиад уншия та. Учир нь Бурханд амьд байхын тулд би хуулиар өгсөн. Би Христтэй хамт цовдлогдсон. Эн чинь өөрөө итгэл. Яагаад? Итгэл гэдэг чинь өөрөө нэгдэх процесс аахгүй юу? Есүс Христийн махыг нэгдэж цусыг нь уусан учраас Христтэй би нэг болсон. Тийм учраас би загалмай дээр үхсэн гэдэг чинь өөрөө Библийн итгэлийн, авралын итгэлийн эхнийхэн шатна аахгүй юу? Хоёр дахь шат нь юу гэхээр Ром 19:10 дээр хэлж байгаа. Миний амьдралын эзэн үргэлжлүүлэн Есүс миний дотор амьд байна. 20 дээрээ гэж байгааз те. Амьд байгаа нь би биш харин миний дотор Христ амьдардаг. Идүүгээ махбодтой одоо 2020 онд махбодтой амьдарч байгаа нь миний амьдарч байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өгсөн Бурхны хүүд идэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм аа. Итгэлээр амьдарч байгаа буюу Есүстэй нэгдсэн Есүс амьдарж байна гэсэн үг. Өдөр болгон загалмай дээр өгч Есүстэй хамт амьдрна. Энэ процесс, энэ хүү ариусгалын процесс гэж ярьдаг, энэ хүү гэрэл дотор алхах гэж ярьдаг. За одоо тэгээд үндсэн хэсэг рүү оръё. Тэгээ энэ болохоор хоёр дахь нь бүр цаг өнгөрцөн явж байгаа ч нэ. За яах вэ? Ямар хурд өнгөрч байна цаг. За энэ хоёр дахь нь, гурав дахь нь том ойлголттой ингээд бүх ертөнцийн ойлголтыг ингэж бацсах гэж оролдож байгаа учраас 3 дахь нь болохоор юу гэхээр за ингээд загалмай дээр Есүс Христ хууль ёсны дагуу ялаа бидний өмнөөс үхсэн. 2 дахь нь болохоор бид нэгдэх үед бид ялгүй болж байгаа. Тийм учраас яллагчийг шүүх хурлаас хөөж гаргах буюу ямар ч хэрэггүй болгоод яллагч гэдэг ойлголт байхгүй болно. Зайлуулагдсан гэдэг ойлголт. Сатан тийм байдлаар хүчгүй болсон. Гэхдээ амьд байгаа шүү дээ. Хэрэв үргэлжлүүлэн энэ ойлголтын дотроо энэ Есүс Христийн махыг нэгдэж цусыг нуух буюу өдөр болгон Есүстэй итгэсэн итгэлээр амьдрах гэдэг энэ юм байхгүй бол яллагч гараал ирнэ. Гэхдээ тодорхой ертөнд шүүхийн тахимд биш бидний хуучин ялзарсан оюун ухаан дотор Эфес 4 дээр байгаа хуучин амьдралын хэм маяг хүсэлт ачаалын залим ихээр ялзарч буй хуучин хүнээ та нар тайлаад Бурхнаар бүтээгдсэн зөвхт байдал ариусгал дотор явах ийм зорилготой Бурхнаар бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс. Энэ чинь өөрөө та нар оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэнэ гэдэг чинь энийг ярьж байгаа. Оюун санаан дотор одоо хамаг тулаан болж байгаа байхгүй юу? Яг бодиттой сүнслэг ертөнцид айл эзэн манай эртний 33 оны үед хийгдсэн. Одоо оюун санааны одоо мэхлэлт явагдаж эхэлж байгаа гэсэн. Тийм учраас Библи судлал энэ бор хоолнд орно гэдэг байгаа энэ ариун хүмүүсийн нөхөрлөл энэ тийм учраас энэ дэр хуучин гэрэн дээр ингэдэг штэ. Дид хууль дээр ийм үг байсан байхгүй юу? Та нар бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа гэж байсан. Бодиттой махбодийн хүч чадал. Тэр утгаараа хуучин гэрээнд ингээд гим нүгэл үлдэхгүй төлөө бөө юм болж байгаа. Харин шинэ гэрээнд өөрчилсөн байхгүй Есүс. Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, хүч чадлыг нь болиулж байгаа Есүс. Тэгээ оюун ухаанаараа болгосон. Яагаад? Хүч чадлаараа гэдэг юмнийх нь хуучин гэрээний тэр хүч чадлаараа яваадсны хамгийн төгс болж Есүс Христ загалмай дээр бодиттой үхсэн, бодиттой 33 жил гим нүгэлгүй амьдарч хуулийг ялсан. Тэгээд гим нүгэлгүй хуулийг бүрэн биелүүлсэн. Харин хуулийг биелүүлээгүй хүмүүсүүдийн ял шийтгэлийг нуруунд дээрээ үүрээд хуулийг бас бүрэн хуулийн зорилгыг биелүүлсэн, хуулийн ял төлөөсийг нь бас биелүүлсэн загалмай дээр. Тэгээ энийг нь гол нь ойлгож гин үү, үгүй юу, тэрүүгээр өдөр болгон оюун ухаанаа шинжилж гин үү гэдэг юм чинь одоо шинэ гэрээний бидний гол тулаан чинь тэнд болоод байгаа байхгүй. Тэр утгаараа Библи судлагддаг чинь хамгийн чухал. Библи судлаад үннийг Иохан 6:8 дээр тэгсэн шүү дээ. Хэрв та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчд байна. Тэгээд та нар үннийг ойлгоно. Үгэн дотор минь үгийг нь ойлгоод хэрэгжүүлээд энэ амьдрал дундаа жинхэнэ үннийг ойлгоно. Дараагийн төвшний үннийг. Тэгээд тэр үнэн биднийг чөлөөлнө гэж ярьж байгаа. Тэгэхээр Библи судлал энэ Библийн үгийг чэйжлэн судлан тэрүүгээр амьдрнаа гэдэг чинь ерөнхийдөө үнэнг ойлгосноо гэдгээс шалтгаалаад байгаа байхгүй юу? За ингээд 2 дахь нь 3 дахь нь ийм байдал 3 дахь нь 32 дугаар ишл. Би газраас өргөгдвөл буюу загалмай гэж ярьж байгаа. Загалмай чи ингээд хадагдаад хөвтүүлж хатчаад загалмайг дээш нь ингээд босгодог штеп.
Тэгэхээр тухайн үед бол энэ газраас өргөгдөх гэдэг энэ ойлголт бол ерөөсөө шууд загалмаа бодогддог байсан. Ромчууд чинь зөвхөн Израилийн газар нутаг дээрт биш хаа сайгүй ингээд өөрсдийнх нь олж мэдсэн гимт хэрэгтнийг хараагдсан нэг алах хамгийн төгс арга нь бол загалмаа байсан байгаа байхгүй. Тэр утгаараа би газраас өргөгдвөл буюу загалмаа дээр өхвөл бүх хүнийг өөртөө татна гэж айлтлаа. Энэ үг Иохан 6-гийн 44, Иохан 6-гийн 37 дээр байгаа. Би уншихгүй. Цаг хэмнэх үднэс. Ямар үг байгаа вэ гэхээр эцэг хэнийг өөртөө Есүс рүү татаж ойртуулна. Тэр нэгнийг Есүс аварна, амьлуулна, хизээч алдахгүй гэдэг ойлголт байгаа. Гэхдээ хардаа эцэг гэж байгаа. Бурхан аав хэнийг Есүс рүү ойртуулна, татна. Энд дээр татна гэдэг үг дээр их гэдэг байгаа байхгүй. Тэгээд би газраас өргөгдвөл буюу загалмай дээр өхвөл бүх хүн гэдэг энэ сая ингээд судалж байхад Джон Пайперийн тэрхүү судалгаан дээр ингэж хэлээ. Бүх хүн гэдэг дээр грек хэлэн дээр хүн гэдэг үг нь байдаггүй гинэ. Зүгээр бүх гэдэг, бүхнийг гэдэг ойлголт. Бүхнийг, бүх хүнийг биш, бүхнийг. Энэ яагаад чухал юм? 32 би газраас өргөгдвөл загалмай дээр өхвөл бүхнийг өөртөө татна гэж айлдлаа. Бүх хүнийг биш, бүх дэлхийн бүх хүнийг биш. Бүхнийг. Яагаад? Иохан 10 дугаар бүлэг дээр Иохан 10-ын 4, 11, 14, 17, 16 гинэ. Иохан 10 дугаар бүлэг дээр сайн хончин гэж гарч байгаа. Сайн хончин. За би яг уншмушаад яхаа. Ерөнхийдөө гол юм ярьчих. Сайн хончин. Бүхнийг, бүх хүнийг биш. Бүх хонин сүргээ. Бүх өөрийнхөө хүмүүсийг, бүх Есүсийг сонгох бүх хүмүүсийг, бүх Тэнгэрийн хаанчлалд харьяалагдах хүмүүсийг, түүнээсээ бүх энэ дэлхийн бүх хүнийг биш. Энэ боломжгүй байхгүй юу? Тэрийг бурхан хүртэл өөрөө төгс omniscience мөн чанараараа мэддэг. Тийм ч учраас бид сайн мэдээ тарахдаа бүх аргаа хэрэглээд бүх хайраа, бүх зориулалтаа гаргасан ч гэсэн олон тохиолдолд хүмүүсүүд итгэхгүй тэр бүх гэдэгт орохгүй хүмүүсүүд зөндөө үр дүн гарна орохгүй байх. Тэрний хамгийн тодорхой нь хамгийн төгс сайн мэдээ тараагч, хамгийн төгс хүн, хамгийн төгс гайхамшигыг үйлдэгч, хамгийн төгс хайраа илэрхийлэгч Есүсийн 12 дагалдагчийн дотор Юдас байсан. Тэр утгаа дүүнер нь хүртэл дөрвөн эрэгтэй дүүтэй Есүс байсан. Одоо шинэ гэрээний 27 номны 2-ыг нь бичсэн. Яаков, Юда. Дүүнер нь хүртэл Есүс Христийг үхэл амьлалтаас нь өмнө итгээгүй. Төгс амьдрсан шүү дээ. Тийм учраас энэ дэлхийн ертөнд дээр Бурханы бүгдийг мэдэх, урьдчилан мэдэх мэдлэг нь хүртэл энийг мэддэг. Тэгвэл энд яагаад бүх гэж гаргаж ирээд байгаа юм гэхлээр саяны ойлголт байхгүй. Грек хэлэн дээр анх Библи бичигдэхэд бүх хүн гэж хэлээгүй. Зүгээр бүхнийг. Тэр нь бүх хонин сүргээ, бүх өөрийг нь сонгосон сонгогчдыг, бүх хүүхдүүдээ, бүх Бурханы хаанчлалын хүмүүсүүд гэдэг ойлголт. Тэрийг ярьж байгаа шүү. Тийм учраас тэгээд өөртөө татна гэж байгаа. Есүс бүх хүмүүс энэ загалмай үйл явдлаараа дамжуулан, сайн мэдээгээр дамжуулан бүх өөрийнхөө хүмүүсүүдийг татна. Ингэж татахад хэн Есүс рүү ингэж ойртуулах вэ гэхэлэр Бурхан Аав, Эцэг. Гэтэ хардаа зарим хүмүүсүүд татагдахгүй. Зарим хүмүүсүүдийг хэлэхэд хэцүү ч гэсэн Бурхан тэр татахт нь оролцохгүй байгаа юм шиг тийм мэдрэмж Библиэд байгаад идэг байхгүй. Тийм учраас энд юу орж ирдэг вэ гэхээр бидний залбирал. Залбирал маш чухал. Мосетойч тэр Авраамтаач тэр хаасайгу Есүс залбирлаар дамжуулан хүн төрлөخت Бурханы ард түмэнтэй хамтардаг байхгүй. Залбирлаар дамжуулан Бурханы зарим ажлууд өөрчлөгддөг. Залбирлаар дамжуулан Бурханы төлөвлөгөө өөрчлөгдөхийг Бурхан өөрөө тогтоож тэрийг зорилгоо бол хүнтэй өөрийнхөө төлөөлөгч охид хүүгүүдтэйгээ хамтарч ажиллахыг Бурхан сонгодог. Тийм учраас та нар залбир ариун ирчүүд ариун гараа өндөрт өргөөд үнцэг булан бүрт те бусдын авралын төлөө залбир гэдэг байгаа шин тэр ихгүй. Матай 16-гийн 18, 19 дээр байгаа штэ. Та нар газар дээр юуг холбоно? Тэр нь тэнгэрт буюу Бурханы тэрхүү одоо энэ дээр бол татна гэдэг байгаа. Бүх хүмүүс аврагдахгүй гэж хэлээд нь штэ. Тийм бодиттой юм олон юм байгаа.
Матай 5 дугаар бүлэг дээр бол сая тодорхой ярьж байгаа. Матай 6 дээр тодорхой ярьж байгаа шүү. Матай 6-гийн 44, Матай 6-гийн 37 дээр. Зарим нь Есүс Бурханых биш хүмүүсүүд байгаа. Тэгэхээр Бурханы биш хүмүүсүүд бидний аав, ээж, эхнэр, нөхөр маань орвол яах юм бэ? Хүүхдүүд маань байвал яах юм бэ? Тийм учраас залбирал гэдэг байгаа чинь тэр байхгүй юу? Залбирал. Эрүүл мэндийн төлөө залбирна. Гэхдээ тэр чинь гол залбирал биш байхгүй юу? Хүн болгон үхлээр өвчнөр үхэн штэ. Энэ дэлхий дээр юусоо насан туршдаа эрүүл амьдарж байгаад хамгийн үхэл гэдэг чинь өөрөө өвчин байхгүй юу? Хамгийн сүүлд ямар нэгэн өвчнөр л хүн үхэн. Тэгэхээр тэр үхэл чинь өөрөө нэг мөнхийн үхлийг үхлээс аврагдах боломжийг тэр хамгийн сүүлийн өвчин чинь зогсоо штэ. Тэр утгаараа бид эрүүл мэндийн төлөө залбирах нь хамгийн гол залбирал биш байхгүй юу? Хүн болгон үхэн. Тэгэхээр тэр үхэл чинь үхэлэхгүй барьж байгаа нэг зүйлийн төлөө. Жинхэнэ хувь тавилан эхлэхэд хаана амьдрах вэ? Мөнхөд тамлагдах вэ? Миний хайртай ээж, охин, дүү, ах, эгч, эмээ, өвөө, эхнэр, нөхөр, хүүхэд. Тийм учраас бодиттой бүх хүмүүсүүд аврахдахгүй гэдэг факт байгаа учраас бид Бурхан харин бидний залбирлаар тэр ээж, аав, хань ижлийг маань Есүс рүү татах. Иохан 6-гийн 44 37 дээр Есүс рүү ойртуулах, Есүс рүү татах холбох хүч нь Бурханд байгаа учраас, Бурхан аавд байгаа учраас бид залбирах хэрэгтэй гэдэг байгаа юм тэр ихгүй. Тэр утгаараа та нар газар дээр юу холбон, тэнгэрт холбогдсон газар дээр юу судлаж, тайлж, учрыг нь ингэж зангилааг нь тайлна, тэнгэрт тайлагдана. Тийм учраас бид залбирлаараа ингэ үүрэгтэй байгаа байхгүй. За энэ болохоор гурав дахь нь ингэж алдаршина. Бурханы охид хүүгүүдүүд сонгогдсон, дуудагдсан, Бурхан ааваар Есүс рүү ингэж татагдсан, урдаас тогтоогдсон Ром 8:29-30 дээр байгаа. Урдаас дуудснаа, мэдлэгээрээ урдаас дуудснаа, зөвтгснөө алдаршуулсан гэж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсүүд чинь өөрөө тэгж олон амьуудыг аварснараа 3 дугаарт Бурхан алдаршин. 4 дугаарт нь эдгээр амьууд нь энэ дэлхий дээр гэрэл болж амьдарснараа бас Бурхан алдаршин. 4 дахь нь. За энийг уншаа өндөрлөө. За ингэсэн нэлээд удаа явж байгаа ч гэсэн ямар ч гэсэн ялзуулчих. 37 дээр 32 дээр сая тэгсэн шүү дээ. Би газраас өргөдвөл бүх хүнийг өөртөө татна гэж айлтлаа. 33. Тэр ямар үхлээр үххээ илэрхийлэн үүнийг хэлжээ. Тэгэхээр газраас өргөднө гэдэг нь ямар үхлээр үхэх буюу загалмаа үхлээ хэлсэн гэж 33 дээр тайлбарлаж байна. 34. Хурсан олон түүнд Христ мөнхөд байна гэж бид хуулаас буюу хуучин гэрээний 39 номноос гэсэн үг шүү дээ. Хуулаас сонссон атал та хүний хүү өргөгдөх буюу загалмаа үхлээр үхнэ гэж яаж ярьж чадаж байна вэ? Энэ хүний хүн хэн бэ гэдэг асуулт тавьж байгаа. Энэ асуулт Христ мөнхөд байна гэж бид хуулаас сонссон. Хаана байгаа вэ гэхээр ариун бичээсээр доор нь хүл зүйлт хийцэн байгаа. Дуулал 114 дээр байгаа. Мөнхийн тахилч Исая 9-ийн 7 дээр, Изекиэл 37-гийн 25 дээр, Даниэл 7-гийн 14 дээр, эдгээрүүд дээр Есүсийн хаанчлал, Давидын хаанчлал, Яаковын үр хүүхдийн хаанчлал, мөнхөд хаанчлал гэж байгаа. Мөнхийн хаанчлал. Тэгсэн чинь Есүсийн юу ярьж байгаа гэхээр би үхэн гэж яриад байгаа байхгүй юу? Газраас өргөгдөж загалмайд үхэн гэсэн чинь хүмүүс асууж байгаа юм тэр. Та Христ Месиа чинь та сая хэдхэн хоногийн өмнө сүр жавхлантайгаар би Месиа байна гэдэг илэрхийлэлээр орж ирчээд Месиа гэдээ бид нар тань итгэсэн шүү дээ. Тэгээд далдуу модны мөчир тавьсан Хозана гэж танаас аврал ирэн гуйсан. Гэтэл та одоо үхэн гэж юу яриад байгаа юм бэ? Дуулал дээр, Исая дээр, Изекиэл дээр, Даниэл дээр үхэхгүй мөнхийн хаанчлал гэж хэлсэн шүү дээ. Яагаад та үхэн гэж яриад байгаа юм бэ? гэж ярьсан. Тэгвэл тэр Даниэл дээр байсан Христ чи хин? Та биш юм уу тэгвэл өөр Христ ирэх юм уу гэдэг ойлголт ярьж байгаа. Гэхдээ энд нэг юм байна. Хоёр ойлголт. Нэгдүгээр тэд нар тэр хуучин гэрээний мөнхийн хаанчлал гэдгийг зүгээр л өөрийнхөө энэ хэмжигдэхүүн, цаг хугацаа, орон зай, материал хязгаарлагддаг энэ хэмжигдэхүүнээр мөнх гэдгийг тэгж ойлгоод байгаа. Мөнх гэдгийг. Гэтэл Есүс үхлээ ярьсан. Үхлийн дараа амьлна гэдгийг ч гэсэн хэлсэн шүү дээ. Иохан 10 дээр бол сайн ончон дээр хэлж байгаа. Би амиа авахын тулд амиа өгнө. Надад амиа өгөх авах эрх мэдэл надад байгаа гэж ярьж байгаа. Дагалдагч нартайгаа одоо өнөөдөр энэ үхлээ хэлэхээс өмнө миний санаж байгаагаар 2 ч удаа хэлсэн. Нэгэн дээр нь Петр загнуулдаг. Тэ танд ийм хизээч болог гэсэн чинь Есүс миний араас зайл сатана гэж хэлдэг. Яагаад тэгэхээр үхэл чинь 3 хоногийн дараа амьлахын тулд байгаа байхгүй. Тэгэхээр тэр амьлалтыг эдгээр ерөөсөө ойлгоогүй. Нэгдүгürt ингэж
дутуу харсан гэсэн үг. Хоёрдугаар тэднэрт үл итгэл байсан. Итгэхгүй байхыг тэд нар сонгосон байсан байгаа байхгүй. Тэр утгаараа Есүс хариулахдаа тэдний энэ сонин теологт нь хариулт өгөөгүй. Шал өөр юм одоо ярина. Тэднэрт бол үл итгэл байсан байхгүй. Яагаад тэгэхээр урд нь Есүс хангалттай 2 жил гарангийн хугацаанд хангалттай тэр хуучин гэрээний тэр иш үзүүлгүүд хилцсэн бүх иш үзүүлэгт хэлж байгаа Месиа чинь би мөн гэдгээ хангалттай хэлсэн. Хоёрдугаарт би орчлон ертөнцийг аварна гэж хэлж байгаа. Тэг үххэж хэлсэн, амьлахаач хэлсэн. Тэг энэ мэдчлэн хэлсээр байтал эдгээр энд одоо дахиад та юу яриад байгаа юм бэ гэж асуулт тавьсан. Тэр үед Есүс одоо шал өөр юм хариултан те ингэ тайлбарлааг өгсөн. Энд чи ийм учиртай юм а. Даниэл дээр ингэж байгаа юм, Исая дээр ингэж байгаа юм. Энд чи ингэх юм а. Би амьлах юм а. Амьлснараа би ингэн одоо бидний ярьж байгаа шиг ингэж яриаг өгсөн. Яагаад тэгэхээр ярих шаардлагагүй. Урд нь зөндөө ярьсан. Итгээгүй. Тийм учраас тэдний асуудал нь теологийн буруу ойлголттой байгаад бас биш байгаад байгаа байхгүй. Эсвэл тэд нар ойлгож чадахгүй байгаадаа ч биш. Сонгохгүй байна гэсэн үг. Итгэхийг сонгохгүй. Аль хэзээ шийдтсэн. Тийм учраас одоо Есүсийн хариултыг бүгдээр харъя. 35-аас Есүс тэдэнд одоо шал өөр юм тэдний гол асуултыг нь одоо хэлнэ. Асуудлыг нь 35 дээр Есүс тэдэнд хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Гэрэл хоромхон хугацаанд та нарын дунд гэрэл байна. Уг нь тэдний асуулт юу байлаа? Хуучин гэрээн дээр Христ Месиягийн хаанчлал мөнхөд гисэн та өхнө гэдэг нь ямар учиртай юм бэ гэсэн. Гэтэл Есүс тийг тайлбарлаагүй. Өөр юм ирсэн. Яагаад тэгэхээр урд нь тайлбарлсан байсан. Тэдний асуудал нь өөр юмд байгаа. Тийм учраас тэдний асуудалд нь зориулж одоо хариулт хийж байна. Хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Гэрэл гэж ярьж байгааз гэрэл. Тэгээд та нарын дунд. Та нарын дунд байна. Та нарыг харанхуй нүмерэн авахгүй тулд харанхуй та нарын дээр байна гэсэн санаа байхгүй юу? Гэхдээ одоо хоромхон хугацаанд та нар гэрэлт дунд байна. Тийм учраас элдв янзын юм. Тэгээд та нарыг харанхуй нүмерэн авахгүй тулд 2 дугаар Коринт 4:4 дээр үгж байгаа байлаа. Энэ 90 үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон. Сохор хүн чинь гэрэл үзэж чадахгүй шүү дээ. Сохолсон. Тийм учраас Христ би яг уншчих. 2 дугаар Коринт 4:4 дээр ингэж байгаа байхгүй юу? Энэ 90 үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд бурханы дүр болох бурханы дүр болох Христийн алдрын тухай сайн мэдээний гэрлийг үзэхгүй ажээ. Гэрлийг үзэхгүй. Тийм учраас яг энэ амьшигтээ 90 үеийн сохололт бурханы энэ 90 үеийн бурхан буюу сатааны сохололт ирж байгаа байхгүй юу? Тэр утгаараа энд ярьж байна. Би хоромхон хугацаанд Есүс тэдэнд хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Есүс өөрийнхөө одоо энэ байх үеэ ярьж байна. Та нарыг харанхуй нүмерэн авахгүй тулд удахгүй энэ 90 үеийн бурхантай хэдийгээр загалмайн ялалтаар дамжуулан зайлуулагдах ч гэсэн энэ дэлхий дээр үргэлжлүүлэн ноёрхсоор байх болно. Есүст итгэхгүй бол үргэлжлүүлэн энэ 90 үеийн бурханы сохолтын дунд та нар харанхуй дунд ноёлуулан амьдарсаар байх болно. Энэ сохор байдал чинь хамгийн аимшигтэй. Тэгээд дамаа энэ Есүсийн цаг үед байгаа хүмүүсүүдийн сохолт бол бүр аимшигтэй. Тэр нь хизээ шүүлтэнд орж байгаа гэхээр 70 онд тэд нар бүгд устж байгаа. Одоо энэ ярьж байгаа хүмүүсүүд бүгд 70 онд өөх байхгүй юу? Итгэгч нарыг бол зүхтаалгаж сүмийн дархалтын төлөө амьд үлдээн. За тэгэд хоромхон хугацаанд та нарын дунд байна. Гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нүмерэн авахгүй тулд гэрэлтэй байх зур явах тун. Гэрэлтэй байх хугацаанд явах тун. За одоосоор харанхуйд явах чинь хаашаа яваагаа мэдэхгүй. Харанхуйд явах чинь хаашаа яваагаа мэдэхгүй. Энэ гэрэлтэй байх хугацаанд та нар одоо энэ 36 дугаар ишлэл гэрэлд итгэх тун гэдэг үг байхгүй юу? 36 гэрэлтэй байх зураа та нар гэрэлд итгэх тун. Гэрэлд итгэх тун. Есүс өөрийгөө хэлж байгаа. Би бол ертөнцийн гэрэл гэж Иохан 8 дээр баха хэлж байгаа. Иохан 8:11 хавцаа байгаа санагдаж байна. Би бол ертөнцийн гэрэл. Надад итгэгч нь харанхуй дотор явахгүй бөгөөд амийн гэрэлтэй байх болно гэж хэлж байгаа. Тэгэхээр Есүс итгэх тун гэдэг үг. Надад итгэх тун. Миний үхэл загалмай үхэлд итгэх тун. Тэгэхээр гэрэл итгэх тун. Тэгвэл та нар гэрлийн хүүгүүд болно. Гэрлийн хүүгүүдтэй адилхан болно гэж хэлээгүү. Гэрлийн хүүгүүд мэт болно гэж хэлээгүү. Гэрлийн хүүгүүд болно. Шууд гэрэл болно гэсэн үг.
Хүнээс хүн төрнө штэ. Нохооноос нохоо төрнө. Тэр утгаараа гэрлээс гэрэл төрнө. Гэрлийн хүүгүүд охтууд болно. Яаж болох юм? Гэрэлд итгэвэл. Итгэлээр Иохан 3 дээр бол итгэлээр дамжуулан ариун сүнсээр хүн дахин төрдөг. Тэгээд бид нар өөрсдөө бурхад болж байгаа байхгүй нэг талаараа. Гэхдээ энэ ямар утгаараа яг дуул дээр ийм санаа байгаа. Гэхдээ би ямар утгаагаар хэлж байгаа гэхээр бидний дотор хэн байгаа вэ гэхээр бурхан байгаа байхгүй юу? Ариун сүнс. Есүс энэ дэлхий дээр эцгийг алдаршуулж амьдэрсэн. Бурханыг бурхан нь алдаршуулж амьдарч байгаа. Алдаршуулах бүрэн боломжтой. Бурханыг бурхан л алдаршуулах боломжтой байгаа байхгүй юу? Бурханыг хүн алдаршуулах боломжгүй байгаа юм. Чадахгүй. Тэр утгаараа сүнсэндээ ядуу байж би ямар чадваргүй гэдгийг ойлгох юм бол ариун сүнс орж ирээд ариун сүнс ч өөрөө бурхан шүү дээ. Есүс болохоор эцэг бурханыг хүү бурхан нь алдаршуулж амьдэрсэн. Үүнд нь хүү бурханд итгэвэл ариун сүнс бурхан биднэрт орж ирнэ. Тэгээ өнөөдөр бид ариун сүнс бурханаар дамжуулж л эцэг бурханыг алдаршуулна, хүү бурханыг алдаршуулна. Тэгэхээр бурханыг бурхан л алдаршуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр гэрлийн хүүгүүд гэдэг байгаа нь тэр ариун сүнс бурхан бидний дотор оршиж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нэг ишлэгийг уншаад өндөрлөө. 1-р Иохан 1-ийн хэдээс 4-өөс илүү бурхан бол гэрэл гэдэг гарчиг байгаа шүү дээ. Энийг уншаад өндөрлөө. За ингэж бурхан бол гэрэл гэдгийг би бүгд нь уншиж 5 ишлээ. За Иохан 1-р Иохан 1:5-аас 10. Бурхан бол гэрэл. Бурхан бол гэрэл. Түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. Бид бурхантай нөхөрлөдөг гэж яриад, бурханаар аврагдсан гэж яриад, гэрлийн хүүгүүд болсон гэж яриад гэсэн үг шүү дээ. Бурхантай нөхөрлөдөг гэж яриад харанхуйд алхваас бид худал хилдэг үннийг үйлддэггүй ажээ. 1-р Иохан 1:7. Харин тэр өөрөө гэрлийн дотор байдагч тэр гэж Есүс. Харин тэр өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биентэйгээ нөхөрлөж түүний хүү Есүсийн цус. За энэ тэр гэдэг нь бурхан байх ч болох юм биш үү? Ариун сүнс ер нь ялгаа байхгүй. Нөхөрлөвл биш ээ. Харин за дахиад уншчих 7-оос. 1-р Иохан 1:7. Харин тэр өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биентэйгээ нөхөрлөж түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлдэг ажээ. Гэрлийн дотор үргэлжлүүлэн явж ийж бид чөлөөлөгддөг. Ян зүрийн бодиттой юмнаас. За 8. Бид нүгэлгүй гэж чөлөөлөгдөх шаардлагагүй. Бид гим нүгэлгүй гэж хэлэх гээд байвал 8 дугаар ишлэл. Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. 9. Бид нүглээ улаавал итгэмжид зөвд тэрээр нүглийг маань уучилж бүхий л зүү бусаас биднийг цэвэрлэнэ. Маш бодиттой цэвэрлэгээ ярьж байгаа, маш бодиттой гим нүглийн хүлээсийг ярьж байгаа, маш бодиттой сул дорой байдлуудыг ярьж байгаа. Эзэн цэвэрлж хүчрхжүүлнэ. 10 сүүлийн ишлэл. Бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл бид түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд түүний үг алга. Үг. За ингээд ерөнхийдөө энэ өнөөдрийн хэсгийг үгээр ерөнхийдөө өндөрлж байгаа. Тэгээд дүгнээд өндөрлөө. Тэгэхээр хэллээ. Энэ дэлхийн ертөнцийн дээр амьдарж байгаа хүн болгон ямар нэгэн зүйлийг алдаршуулж амьдрах тийм бүтээлийн мөн чанар хэрэгцээ байдаг. Хоёр хүч байгаа. Чөтгөр, харанхуй хүч, гэрлийн хүч. Чөтгөр маммон гэж хэлж байгаа, чөтгөр гэж ярьж байгаа. Энэ 90 үеийн бурхан гэж жижиг бэгээр хэлж байгаа би бичээс дээр бурхан чөтгөр, нөгөө тал бурхан. Энэ хоёрыг л ямар нэгэн байдлаар хүн алдаршуулж амьдэрдэг. Библийн дагуу Есүс Христийн загалмай дээр үхэл дээр итгэж нэгдэж амьлалтай нэгдэж үгээр нь амьдарч байгаа нэгэн бүхэн бурхныг алдаршуулдаг. Бусд нь бүгд чөтгөрийг алдаршуулдаг. Илэрлүүд нь янз. Өөрийгөө байж болно, мөнгөө байж болно, эрүүл мэндэ байж болно, гоё харагдах юм байж болно, гоо сайхан байж болно. Ээж аавыгаа алдаршуулж болно, өөрийгөө алдаршуулж үр хүүхдээ шинжлэх ухааныг мэдлэгээ мөнгийг одоо юу байдгийг цаана нь бүгд чөтгөр байгаа. Адам Яватай холбогддог. За тэгээд ингэж алдаршуулахын тулд бурхан өөрөө арга замыг сонгосон. Тэр нь өөрөө хүн болж ирээд
загалмай дээр бүгдийг шийдсэн байхгүй. Загалмай дээр Есүс Христ бидний хууль ёсны дагуу гим нүглийг байхгүй болгосон. Бид нарыг амьтаа болгосон, зөвтгсөн. Ингэснээр бид зөвхт хүмүүс болж гэдэг нэрийг зүүсэн. Эн чинь өөрөө бурхан алдарч байгаа байхгүй. Гим нүгэлгүй амьдрах гэж чадаагүй хүмүүсүүдэд зүгээр үнгүй бэлгэлснээрээ бид зөвхт хүмүүсүүд болж байгаа. Тэгээд хоёрдугаарт нь сатаныг энэ дэлхийн ертөнцийн яллагч тэр бузар мууг хууль ёсныхын дагуу ялж байгаа. Ялсан. Гуравдугаарт нь тэр ялсан тэр сайн мэдээнд нь итгээд Есүстэй нэгдсэн хүмүүсүүд чинь асар олноороо Бурхны хүүгүүд октод болж амилж байгаа, гэрлийн хүүгүүд. Тэгээд дөрөвдүгээрт нь тэр гэрлийн хүүгүүд болж явхдаа бид гэрлийг бусад энэ дэлхийн ертөнцид цацруулна. Матай 5-ын хэд дээр байла? 16 мурга хавцаа байлууд ишлэгийг мартчихж та нарын зөвхт байдал сайн үйл Тэнгэр дэх эцгийг чинь алдаршуулахын тулд та нарын зөвхт байдал сайн үйл бусдын өмнө тийхүү гэрэлтэг гэж байгаа. Ийм ярьж байгаа. Алдаршуулах гэдэг юм ярьдаг. Тэгэхээр Есүс Христийн дотор л бид Бурхныг бүрэн төгс алдаршуулж чадна. Тэгээд ингэж алдаршуулахад хоёр юм ярьж байгаа. Үннээрээ сүнсээр. Үннээр нь буюу Бурхны үгийн дагуу амьдрна. Тэгээд ингэхэд ариун сүнсээр дамжуулна. Тэгэх юм бол Бурхан Тэнгэрт эцэг алдаршина. Есүсийн дотор өдөр болго явна гэсэн. За тэгээ залбираад өндөрлөө. Эзэн минь энэ цагийн төлөө талархъя. Тэгээ өнөөдрийн цагаар дамжуулан эзэн бид маш чухал зүйлийг эзэн сүнслэг итгэлийн хаанчлалын амьдралын чухал зүйлийг уялдаа холбоог нь ойлгох гэж их хичээлээ эзэн. Тэгээд жоохон ч гэсэн нэг дүр зураг харагдсан гэж мэдэрч байна, найдаж байна. Тэгээд үргэлжлүүлэн судлах үед, өдрөөс өдөрт судлах үед энэ дүр зураг улам илүү дэлгэрч, цэцэглэж, улам илүү уялдаа холбоо нь холбогдох үед Иохан 8-ын 30-аас 32 дээр хэлсний дагуу бид үгэн дотор нь амьдрах боломжтой болно. Тэгээд үнэн ойлгоно. Үнэн бид нар тэгээд бид нарыг бас чөлөөлнө. Гэрэл дотор алхах үед Христийн цус бид нарыг бас бүхэл бузар муугаас гим нүглээс цэвэрлэнэ. Тэгэх юм бол хинч бид нарыг боолчилж, хинч бидний дээр гарч чадахгүй. Бидний дээр зөвхөн Есүс та байгаа. Танда талархаж байна. Таны загалмаа дээр исэн гайхалтай ялалтын төлөө бид үнэхээр талархаж байна. Бас үнэхээр зэн баярлалаа. Бид нарыг үнэхээр зөвтгөж бид нарыг яг энэ цагийн мөчид ялагч нар болгосон учраас, биднийг зөвхт хүмүүс болгосон учраас, хууль шүүхийн танхимд бидний гимгүү зөвхт хүмүүс болгосон учраас талархъя. Есүс үргэлжлүүлэн таныхаа дотор энэ зөвхт байдлаа орхихгүй явах та туслаарай. Ариун сүнс таныг бас хүсэмжилж байна. Таны хүчээр л боломжтой гэж та хэлсэн учраас туслагч болсон ариун сүнс бурхан тандаа бид талархаж байна. Тэгээ бүх зүйлийг даатхан Есүс Христийн нэрээр бурхан аав руугаа хандан залбирч байна. Амен. За энэ цагийн төлөө талархъя. Тэг нэлээд удаа явчлаа. Гэхдээ одоо яах вэ? Том сэдв байсан. Тэгээ дараагийн цагаар дахиад уулзлаа. Баяртай. Шалом. Ямар нэгэн юм хүн байх үү дээ. За гайг байх шиг байна. За дараагийн цагаар дахиад уулзтлаа. Түр баяртай. Шалом.